За сайн байцгаана үзэгчдээ Mike the Friends подкастын маань 35 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхэнтэй хамт home studio-гоос тулгаа гана Зайка 3 ирсэн байна. Ее. За ингээд өнөөдрийнхөө дугаараар уралдаангүй дугаар байгаа. Тэгээд та бүхнийхээ комментийн дагуу тэгээд бид гур бас бус зүйлс ярихаар бэлтгэлээ. Тэгээд эдгээрт нэг үзэгч хэлсэн мэт те одоо юу ярихаа ихэнтэй хэлэл гоё шүү гэ те. Тэгээд энэ дээр болохоор Хэрэггүй ороо шууд скиплэх гэдэг. Уг нь бүгдийн л үзүүлвэ те. Хайлгаад. Гэхдээ бас яхаа тэр нь хэрэгтэй юм ярьж байгаа. Энэ яхаа зүг баг л та. Тэгээд энэ дугаартаа бид гурав комментуудад хариулна. Тэгтээ ер нь бол 6 том моохон сэдв гэх юм уу те. За бараг 7 том моохон сэдвтэй хэсэгт байж болохоор санагдлаад эхнийх нь бол ойр зөөр одоо формула болсон мэдээний талаар ярилцсан. Дараагийнх нь болохоор гана маань багийн түүх гэдэг булангаараа те. Mercedes багийн түүхийг ярихаар бэлдсэн. Тэгээд дараа нь болохоор би нэг маань үзэгч юмс комментсэн формула 1 бандагдсан инновацуудын талаар сонирхолтой инновацуудын талаар ярьж өгөөч гэсэн дээр талаар бэлтгэсэн. За юм маань болохоор формула 1 нисгэгчдийн одоо гэрээ ямар хөө заалттай, ямар хөө сонирхолтой юмнууд байдаг вэ? Ямар дүнтэй байдаг вэ те? Тэр талаар бэлдсэн. Тэгээд гана маань болохоор бас нэг формула 1 машины тормоз, брейк систем яаж ажилладаг вэ? Би болохоор сонирхолтой дүрм формула 1-т юу гэдэг вэ? За яа болохоор формула 1 жолоочдын нисгэгчдийн машины цуглуулга ямар хөнөд байдаг вэ гэдэг талаар. Тэгээд үлдсэн асуултуудад бас хариулахаар бэлтлээ. Ингээд та бүхэн тухлан сууж талан сойрох нь уу? За. Яа ингээд аяа. Өөртөө зүгээр амаараад ороолаа гэд дүрс мөрсний сольжлээ 1900-аад оны юм хийж өгөө те. За мэдээний хувьд өнөөдөр нэг мэдээ гараад сошиал медиаг л донслоход байгаа нь Хамилтны нохоо Роско байсан да. Яа намайг борогоор битээ ялгаа. Тэгтээ ингээд нэг нохоо өгшний талаар бас амар сүржигнж байгаа. Яг би ингээд нохоо өгöхэд бас те чинь таатай мэдээ юу л байв гэж те. Тэгтээ бас ингээд too much ингээд гоор хийгээл бүр ингээд сенсац болгоол ингээд санаад нотгийн ширлээ формула 1-ийн хариулт тий. Би хараад за одоо болтолж бодлоо. Яг нь сошиал медиагаар хавьяаж болно тийм үстэй фэнүүд нь тавиал янз бүрийн пэйжүүд нь Хамилтны одоо юу пэйжүүд нь тавиал ингэж болно гэсэн чи одоо формула 1-ийн official тий official дээр одоо come on нохоо мохоод яар хамаа байна тий. Харин юу мэдээ дээр Хамилтон саа оролдохгүй бол хөрхий нохоо нүхэд ингэчлээ. Сэтгэл санаа тавгүй байгаа. Тэгээд нэг сонин юу байсан штэ нэг нохооныхоо эмчилгээнд тичний $200,000 зарцуулаад яагаад гэлээ. Амар их мөнгөөр одоо ингээд сүүлийн тоног тэмцэгтэн ингээд яасан гэсэн штэ. Амьд байх гэж. Тэгээд бараг л манайсын насаар алхаас их мөнгө гэлээ. Энэ нохооныхоо эмчилгээнд зарцуулсан байлээ. Тэгээд харамсалтайгаар өнөдөр яасан юм уу эсвэл өөрөө нэг яасан юм те унтуулсан лах те одоо болохгүй юм магадгүй те. Хиймлэр угаасаа байлгаад байсан шүү дээ. Тэгээ өнөөдөр би маш хэцүү шийдвэр гаргалаа. Айгүй урт Instagram пост оруулчихсан те. Нэг тэгэл за окей бра. За дараагийн мэдээ нь болохоор Max Verstappen GT3 англи юм уу те. Энэ 7 хоногт уралдаангүй 7 хоногт Нürburgring Германд болсон уралдаанд төрүүлсэн те. Төрүүлэхдээ тасархаа төрүүлээд квалид 3 дугаар байранд ороод эхний тойрог дээр гэсэн үү? Эхний хэрэгэлтэн дээр ч гэсэн 1-р байранд ороод. Тэгээд яг л Монзад болсон шиг нэгтэй явсаар байгаа 10 хэдэн секунд баг. Юу, ямар машинаар төрүүлсэн хэлдэ. Тэрийг нь гол юм мартцсан байна шүү дээ. Jetta 6 гарахаас өмнө Max Ferrari төрүүлэхийг үзтээ гэдэг шүү дээ. Юмыг гүйцэд мэдээж дээ гүйцэд ярина шүү дээ тулгаа. Гол юм марсан. Нэг талаас уу яадлаа тийм. Leclerc Hamilton хоёр ингээд 0, Ferrari-тай 0, Max 1. Тэгэхээр хачин жигтэй жил болж гин гэдэг шиг тийм. Тэгээд энэ нь Себастьян
Vettel-ээс хойш 2 өөр ангиллалтыг ингээд 2-7 хоног дараалж уралдаанд төрүүлсэн тохиолдол болж байгаа юм лээ. Тэр нь Vettel-ийн 11 онд гэсэн 12 онд. Тэрнээс өмнө бүр 75 онд дахиад нэг тийм тохиолдол гарч ирсэн. Тэгээд бас нэг юм ховор тохиолдол юм уу? Тийм болсон мөлий. Энд дээр яг нэг нэмээд хэлчих үү. Яг максимумс жоохон дургуутсах л та. Гол нь яг энэ 7 хоногт нөгөө нэг Wake-ийн одоо endurance-тэй одоо 8 цагийн билүү Fuji-гийн бас уралдаан болсон. Одоо энэ уралдаан Fuji-гийн уралдаан улирлын сүүлээс 2 дахь уралдаан байсан учраас бас нэлээд чухал уралдаан байсан. Тэгээд ерөнхийдөө GT бас уралдаг юмнуудээр тэнцээ уралдаж байсан. Одоо сайнууд нэг юм аа. Хүмүүс тэгээс систем мондгууд нь яг угаасаа тэнцээ уралдаж байсан болохоор ингээд яатсан гээд. Гэтэ яг мэдээж Max-ыг одоо түрүүснийг одоо үүсгэж байгаа юм биш. Мэдээж амарлаг бололцсон сайн уралдсан. Тийм болсон байгаа. Окей. Хүмүүс бас нэгтэл айгүй гоё, нэгтэл нөгөө яг GT-ийн хүмүүс нь жоохон дургүй байх шиг тий. Тэнгүүтээ жоохон нөгөө нэг харлах гач юм уу нэг юм мэдээ гаргаад. Хүмүүс чинь бас нэг тестигээд цаг рекорд ивдлээ гэсэн чинь бас баахан хүмүүс дургүй орж ирсэн тий. Машин тийм байсан юм байсан тий. Наач яг хотлоо юм моторын тохиргоо нөөрөөсөн байсан гэл тий. Нэг тийм хилэм гараад байгаа. За ямар ч тач бол Max тэгсэн жил ч гэдэг бол баталж ах шиг л байна шүү дээ. Тэр нь бол төрөлхийн цуснд нь байдаг машин мэг бол та. Одоо марах хүн байхгүй болоо л үгүй тий. Тэр бүхэл сошиалаар ярьж байгаа шүү дээ. Max-ыг за одоо ерөөсөө л яг нэг цуснд нь байдаг. Яг хинд ч танаас нь олгодог юм натурал авьяастай. Тэгэл бас их багасаа угаасаа зовсон юм байгаа л хальт тий. Тухайн орсон цагаас нь л машины хаймар өнөрлөд мөрүүл барилдсан тэгэл хамгийн сайн чаддаг юм уралдаан болцсон тий. За Max-тай холбоотой дараагийн нэг мэдээ нь болохоор саяны өнгөрсөн 7 хоногт төрүүлснээр Max нөгөө нэг жоохон Формула 1 статистик ухтаг нөхдүүдийн гаргаж ирж байгаагаар бүх цаг үеийн одоо эхэлсэн уралдаанда төрүүлсэн гэдэг нэг хөв байгаа юм билэ. Тэрнгээр Michael Schumacher-ыг гүйцээд нийт 29 цэг 65%. Одоо 100% орсон уралдааныхаа бараг л 3/1-т нь л одоо их төрүүлдэг те. Тим статистиктэй болж Шумахерын дээр Хамилтны бас дээр явд юм билэ. Тэгтээ яг нэг эхний нэг хэд нь бол одоо нэг 7-д явж байгаа. Тэгтээ эхний 6 он дандаа нэг дээр үе. Нэгдүгээрт Fangio тэгээд Ascari гэдэг нэг тэр үед 40 хүрэлцэн. Яг энэ статистик томбоор нь харах юм бол нэг Verstappen 100 гаруй уралдсан, Schumacher 100, Hamilton 200 гэдэг аюул нэг тийм одоо дүнгээрээ бол яг харуул тийм юм байл. Гэхдээ нэг Schumacher-ийн нэг амар нэг тоо байгаа нэг сүүлд Mercedes нэг 2 жил буцаж ирсэн шүү дээ. Тэрийг хасах юм бол 36.55% төрүүлдэг. Тэгснээ бас нийт орсон уралдааныхаа 24%-д нь DNF болж гарч исэн. Тэгсэн мөртлөө 36-д нь төрүүлсэн. Хоёр уралдаал нэгийг төрүүлт юм байна шүү дээ баг. Тэнгууд Verstappen-ыг болохоор 12%-д нь DNF болж гарч исэн. Hamilton бүр 8%-д нь DNF болж. Тэгэхээр машины одоо найдвартай байдлын хувьд энэ 3 хувьд хамгийн муу Schumacher байсан. Гэхдээ сүүлийн 2 жилийг асуул хамгийн амар одоо доминант бадцчихсэн. Спортоо бадцчихсэн. Schumacher тохиолдолтой бол тэгэл яаж иж байгаа л урданд гардаг. Тийм үү. За тийм нэг сонирхолтой статистик байсан. За өөрчдөө нөгөө нэг Red Bull-ийн машин хэр хурдан бэ гэдэг дээр жоохон хэвлэлийн даа явсан тий. Яг Red Bull одоо McLaren жоохон 2 уралдаан фейлдээ да. Тэгснээ Red Bull их хүмүүс магтаадсан тий. Тэгээ Norris тэгсэн биз тий. Norris болохоор за хүмүүс худлаагаасаа ингээ Red Bull ингээ нэг л хамгийн нэг 5 6 хоогор байгаа машин юм шиг тий. Тэрийг Max төрүүлээд байгаа юм шиг ярих юм аа. Яг үндэ ингээд Red Bull одоо бас хурдан машин. Манай 2 машины зүрх нэг тийм хол биш ээ. Тийм ажиллах гэсэн юм. Тэрийг харсан. Red Bull-ыг ингээд албаар ингээд нэг муугаар ингээд муулцсан машиныг л Max ингээд сайжруулад байгаа юм шиг яриад байгаа юм. Машин бол тийм муу биш дээ. Зүрх бол яг байгаа. Гэхдээ манайх нэг тийм амар бүр ингээд тасраад илүү байгаа юм баахгүй гэдэг. Ярьсан юм байна та. Мэдгүй нэг яасан ичдэг багтаа. Яа, жоохон PR л ахaltaа өөрсдөө хамгаалах. Өөрснөөсөө одоо ирж байгаа тэр одоо дарамт шахалтыг арай багасгах гэж оролцсон. Тэрнээс одоо яг
юу гэдэг зам дээр ингээ гараад яг одоо өөрийнх нь яг хүчээр үзэхлээр яалтчгүй Макларен хол тасархаа илүү шүү дээ. Тийм үстэй бүр хол тасархаа. Хичээхгүйгээр хол тасарч байгаа юм шүү дээ. Зүгээр л урсгалаараа л хол тасраад байгаа юм шүү дээ. Ард нь ямар нэгэн бодлоор юу гэдэг нэг азарт ч юм уу нэг арай гайгүй одоо кодига хийцэн ч юм уу те эсвэл бороо орд ч юм ямар нэгэн тим нэг гадны нэг баг зэргийн нөлөө байгаад тэгээ жоохон дээшлээд байгаа болохоос яг тийм хоорондоо бол ингээд яг за энержи алдчихээн да гэсэн юм нэг жил харагдсан юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр сүүлийн 2 уралдаа яг сайн уралдсан машин сайн байсан яг болж байна. Машин сайжирж байгаа ч болно тийм шүү дээ. Тэгтэл одоо яг өөрснөөсөө бүх ачааллыг авах гэж байгаа юм шиг юм ярихлаа. Норрисын бас нэг амар юу байдаг үстэй нэг 4 жилийн өмнө ч Хэмилтон нэг л машин төрүүлэхэд бол угаасаа болно гэдэг нэг те жоохон яатсан тэрийг одоо хүмүүс өөрийнх нь эсрэг те одоо жижигсэн нэг л машин тэгээ чи чадахгүй л шүү дээ. Steam яриад байгаа. Тэгтээ яхаа бас одоо нэг наад дээр чи тэрэн дээр нөлгсөн байхгүй нэг Норрис сая юунд 5 мавд орж гарч 6 л те. Тэгсэн чинь яг өөрөө гарч ирэхдээ бас машиныг жолоод гайгүй хэцүү байна маа гэдэг тийм ярьцлага өгсөнсэн байхгүй. Чинь come on bro тэ чи 5 жилийн юу гэж ярьчихлаа одоо сандаа гэдэг. Тийм болсон. Тэгээд Андре Стелла бас яг адилхан яг мессеж өгөө те. За Макс одоо аваргын өрсөлдөөнд орж ирсэн үү гэсэн чинь тэгэлгүй яах вэ? Тэгээд тэгдэггүй яах вэ гэдгээ та нар ингээд бүгдийн том муур бичээрээ. Instagram пост оруулахдаа миний хэлсэн ингээд код хийхтэй гэдэг нэг тийм ярьслага өгсөн. Макс болохоор зөрүүлээд 7 уралдаанд 69 оноо гэдэг бол маш холоо бараг боломжгүй. Тэгээд би юмд найдах биш одоо юмд найддаг хүн биш. Тэгэхээр би уралдаанаараа одоо хандна гэдэг юм. Тэгээд хоёр тал ингээл нэгтэл өөрийгөө багсгаал нэгтэл нөгөөтгөө дэвлээ. Стеллагийн ярианы цаан бас нэг юм яж юм байгаа сте. Наатах томоор бичээрэй гэдэг яг чадхоо гэдэг юм яжлаад байгаа юм шиг бас надад тэг санагдсан. Яг ингээд наана ингээд үгүй наа чи ингээд те ингэж байгаа ч гэсэн амархгүй шүү гэдэг. Тий одоо стеллийн дотор нь байгаа штэ. За манайх бол яжиж байгаа. Миний яриад хин аврагах бол за Макс дээр барыг алдвал би барыг ажиллаа өг юм уу гэдэг. Дотроо бол тиймэрхүү явцаа төсөөлөлтөө тийм байгаа. Тэгтэл зүгээр яг бас л нөгөө л арга зүгээр л одоо Максыг оруулж ихтэй байгаа медиас. Тэгээ Макс жоохон дарамт нэмэх ч юм уу те. Өөрөөсөө жоохон дарамт багийн хоёроосоо жоохон дарамт буулгах тиймэрхүү хэвлэлийн дай үргэлжилжээ. За тийм байна. За энийг сэрийг үргэлжлүүлээд нэг Браунтай сая ярьцлага хийсэн байсан. Зак Браунтай. Тэгээ яг ерөнхийдөө Бакур дээр болсон юмыг бол нэг бид нар ингээд имжгээр ингээд хүлээж авахгүй байгаа тийм ингээд бид нар яг юм хүлээстэй байгаад одоо харин Сингапур дээр болж инхэн конструктор чемпионшип авчих واخ гэж найдаж байна. Хоёр нисгчийн хувьд бол аль болох бид нар багаас оролцохгүйгээр хооронд нь алцуулаад тэгээд эцсийн мөч буюу бодоо бараг Абу Даби дээр ингээд оролдоод хин төрүүлээд одоо яг хүчтэй нь ялаасай л гэж бодож ийн гэсэн тийм ярьцлага өгсөн байлаа. Кино юмар нэг юм тий. Тэнгүүт яг нөгөө талд нь Жак Виллио бас ярьцлага өгчөөд тэгсэн байлаа л дээ. Одоо энэ хоёрыг угаасаа ингээд нэгийг сонгоод явахгүй бол энэ ярьж одоо балрын шүү. Одоо уралдаанд цөөрөөд байна тий. Дээрээс нь юу гэдэг уралдаанд цөөрөгдсөн нөгөө нэг хоорондоо яах одоо авах онооны боломж нь багасч эхлэн штэ. Тэгж ирэхлээр илүү нөгөө нервтэй нэгнийгээ баллах ч юм уу те одоо мөргөж гаргах ч юм уу. Тийм алаан бүр жоохон ширүүсэх учраас эртхэн одоо за нэгэн тал Piastri нэгт байгаа бол одоо ингээд Piastri гэдэг ингээд чийдвэрлээ. Тий. Одоо тийм шийдвэрийг эртэг гаргахгүй бол одоо яг Браун хэлж байгаагаар яг эцсийн момент авчвал наа чин бараг магадгүй нөгөө аваар болох ч юм уу те. Бүр тиймэрхүү юмд хүрэн шүү гэд нэг тийм хэлсэн л байлаа. Илүү оноотой шууд нэг аваа гарч тийм бараг тэх байхгүй тий. Автрактад бол конструкт авчих юм бол нөгөө ирж гисэн нөгөө төр цаатлын дарамт нэхэ байхгүй болчих. Тий нэг дарамт байхгүй болчих тий. Байхгүй болчих шүү. За одоо тэгэл баг тэгэл за бид нар авдаг авц одоо та хоёр алцдаг. За эндээс үргэлжлүүлээд би нэг хэдэн түүш юмнууд ярьж байгаа тий. Ирэх жилээс нөгөө нэг багуудын төсөвч одоо жилийн 135 сая байгаа шүү дээ. Тэр бол албан ёсоор 215 сая болж нэмэгдэж байгаа. Тэгээ энэ мэдээж нөгөө шинэ регуляшн руу орж байгаа. Дээрээс нь мотороо шинээр босгож байгаа гэдэг үднээс багуудын төсвийг нэлээд нэмж байгаа. Тэгээ 135 сая гэдэг маань нэлээд дээр үед одоо батлагдаад нэг инфляц тооцохдохгүй ингээл багаар дэшсэн шүү дээ. Тэрийг одоо нэг хүмүүсийн just тэгээд тодтгол хийгээд явж байгаа юм билэ. Дээрээс нь Заавар багч нь одоо удахгүй Ауди болно дээ ирэх жилээс.
Тэгээд төв нь угаасаа Швейцарт байдаг. Швейцар өртөг өндөртэй газар учраас Sauber-ийн одоо буюу одоо ирээдүйн Audi-гийн төсөв 215-аас ч илүү байх юм байна. Тийм шүү. Цалингийн дундаж төвшин Швейцарт бус улсууд одоо Англи, Францтэй, Итали энэ хоёроос ингээ 3-аас харьцуулах юм бол энэ ихэд 35% илүү идэг. Тэгэхээр бараг 250-60 сая мая болж нэмэгдэх магадaltaй байна. Нэр гурлаа бас ярьжсэн шүү дээ нэг өмбөр дээр үеийн дугаар дээр те. Одоо нөгөөдөл нь Сабург бас яасан бэл шүү дээ. Тэгвэл бид нар нүүчих юм уу тэгээ баахан мөнгө өгнө шүү дээ те. Тэгэхээр за байж юм мөнгө ч нэмээгээд тийм хилцэл хийсэн шиг л шүү дээ харанда. За түрүү Максийн төрүүлсэн дээр нэмээд юу ярих гэсэн нэг Ав Йосеф Верстаппен Бельгийн раллид уралддаг юм байлээ. Одоо хідэн уралдаан хийдэг юм мэдгүй. Саяны хагасаа бүтсэн одоо уикендэр босон уралдаан сүүлээс 2 дахь уралдаан байсан юм байна. Тэгээд 1-р байранд орсноороо төрүүлэх нь одоо чемпионшипт авраг болох нь тодорхой болоод тэгээд Ав хоёр нэгэн уикендэр хоёулаа төрүүлсэн байлээ. Сая тэгээ Максийн уралт үе тэр Нюрнбергийн зам дүүрсэн юм шиг л тэ хүмүүсээр дүүрдэггүй юу? Яа, тэгээд Векер би үргэлжлүүлээд ярьчтэй. Нэг манай нэг Векийн талаар асууж байгаа. Манги Век хардаг болсон юм. Тэгээд бас нэг сонирхолтой мэдээ Ford эрхчлээс Векер орж ирж байгаа юм байна. Одоо түрүүний дугаар дээр нэг Hyundai орж ирж байгаа гэсэн Genesis брэндээр. Тэгвэл одоо Ford эрхчлээс бас өөрөө бие дагаад бас Ford гэдэг юугаар орж ирж байгаа юм байна. За түрүүн биесэн тэ нэг Fuji-гийн Wek болсон гэд тэрэн дээр Alpine төрүүлсэн байна. Alpine тэгээд энэ төрөө нь одоо 2 дахь төрөө юм уу да. Өмнөх нь 22 он гэлээ нэлээд дэрүүд авсан байлаа. Тэгээд 2 дугаар харин Peugeot 3-т нь Porsche гэсэн байрлалаар орсон байлаа. Энэ дээр тэгээд Ferrari-гийн одоо 3 баг гэдэг шүү дээ тий. Хамгийн дээдлийнх нь 10 дугаар байранд орсон байгаа. Тэгвэл одоо нийт өнгөр бол Ferrari нэлээд дээр байгаа. Нэгт байгаа. Тэгээд хоорондох зайн жоохон багасч ирсэн шүү дээ. Сүүлийн уралдаанд 10 дугаар байранд орсон гэж юу? Тий, саяны уралдаан дээр. За одоо тэгээд сүүлийн уралдаан юунд болдог баха? Араб болдог лөө дээ. 8 уралдаг шүү дээ. Бараг л 8 10 уралдаг. За тэгээд нэр Wek дээр Cadillac-ийн багт Barrichello-гийн хүүн уралдсан юм байлаа. Энэ жил дебют хийгээд. Тэгээд өмнөх юун дээр уралдаан дээр Cadillac ч юм уу төрүүлсэн баха. Эдийг санаад байна. Баатан болохоор Cadillac-ийн 2 дахь багт нисгчээд юм байлаа. Уудч. Cadillac бас мундаг л багтаа юм байлаа. Нисгчт нь. За эндээс үргэлжлүүлээд ярих юм бол юу байгаа? Ирэх уралдааны нэг бет тавьдаг компаниуд нэг юу гарцсан байлаа л дээ нэг од гэж ярьдаг шүү дээ. Одоо юу гэж монголоор юу гэж хэлдэг юм дээ. Одоо хожих магадлал юм те. Үржүүрнэ гэхтэй. Тэрэн дээр Max Norris 2-ыг Сингапурт төрүүлэх 3-0 байлаа. Тэнгүүтээ Piastri араас нь 3.5 та. Тэгээд Leclerc бүр 9-тэй. Тэгэхээр ерөнхийдөө уралдаан бол Max Norris 2-ын уранд явагдах юм байна да гэсэн тийм таамаг орж ирж байгаа юм байна. Bookmaker тийм таамагтай байна гэж. Одоо inside мэдээлэлээс ч юм уу ямар нэгэн байдлаар тэд ингээ юугаа гаргаж байгаа шүү дээ. Нийт driver championship төрүүлэх Piastri-гийн одоо юу 1.44 болсон байлаа. Арай жоохон ихсээд тий. Norris Lars нь 4-тэй явж байгаа юм байлаа. 4-тэй. Тий. Max 6 болж буурсан байлаа. Наач ямар яавсан гоё мэдээд болгодог хэрэгтэй. Амар донтойгоор байлаа. За тэгээд Роман Гражан штэ 20 онд хаас туралдаж байгаар нэг түлэгддэг. Тэгээ сая Мужелед бас нэг дугуй одоо тестинг дээр хаасынхаа машинд анх удаа одоо тэрнээс хойш Формула 1 машиндаа сууж байгаа юм байна. Нэг тийм үйл явдал болоод өнгөрсөн байна. Нэг хүүхдийн зурсан зургаар ингэж байл. Тийм байсан. Хийжсэн шүү дээ. За тэгээд түрүүний уралдаан дээр нэг Leclerc-ийн угаасаа мотор нь асуудалтай байсан гэж мэдээ гарсан байсан тий. Тэгээд ерөнхийдөө тэрнээс болоод шулуун дээр угаасаа лоосны төрүүлэх явж боломжгүй байсан юм. Тэгээд сүүлдээ Hamilton энтриг урдаа оруулж мөрөлөө. 5 км цагаар биш айгүй жоохон юу байсан тий. 0.02-оор биш 0.2-оор 2-3 км цаг топ спид нь жоохон буурсан юм уу яасан тий. Нэг тийм ирсэн байлаа.
За тэгээд нэг манай Russell-ыг дэмждэг нэг фэн байдаг шүү дээ. Одоо анхаарлаа нааш. Mercedes Russell-аар одоо л гэрэн дээр тохирчдаггүй юм байна. Тэр 2 пункт байгаа. Тэрний нэг нь цалингийн хэмжээ. Одоо 15 саяг авдаг. Тэгтээ Russell яг хэдийг нэхэд Benz яг хэдийг үгээд зөрүүг нь одоохондоо мэдэхгүй байгаа. Тэгтээ энэ дээр бол яг асуудал байгаа бол мэдж байгаа юм байна хүмүүс. 45 гучлах. За их хэвцээ баг. Тийм одоо дараа нь мэдэгдэж байгаа нэг зөрж байгаа юм нь болохоор Mercedes 26 орт дуустал гэрээ хийгээд манай он болохоор 27 он дуустал гээд тэнгууд Mercedes яг Wolf яг нөгөө нэг Max суларч магадгүй гээд бас нэг юм урт хугацааны одоо коммитмент юу авах сонирхолтой байгаа юм байна л дээ. Тэрэн дээр бас нэг жоохон зөрүү гараад байгаа гэсэн таамаг байлаа. За тэгээд манай Russell-ийн фэн юу гэж бодож байна? Сэтгэлээ хаваалцаарай. Яг ихтгэл үзүүлэх үгүй юу гэдэг дээр л бас эвгүүлийн те одоо чамаа ганцхан жилээр ингут 2 талаас ойлоо ойлгоч. За намайг угаасаа ирээдүйг гэж харахгүй байгаа юм байна. Тэгэл топ нисгч чинь цалин өгөхгүй бол за угаасаа намайг бас топ гэж харахгүй байгаа юм. Хэцүү л ах л та те. Нөгөөдөл нь 50 саяг аваад байдаг. Манай он 30-ыг авах гад байдаг те. Нэг ангийн өгтөд. Сөргийн мандаа болчваар те. Бас багийнхаа энэ чинь ингээд Яс бензин номер 1 шүү гэж хэлэх гэсэн чинь бас хүрдэн. Нөгөөдөл нь чи 1.5 авалаа болол байлгээд. Тэ. Хэцэл юм л та. За тэгээд яг нэг онцтой мэднэ 2008 оны Renault нэг өөртөө аваар хийж нэг Alonso-г аваад гэдэг чинь тэрэн дээр Massa аврах хэрэгтэй байсан. Тэгээ энэ дээр нэг шүүхт нэг бид нар ярьж исэн. За энэ шүүх хурал 10 сарын 28-нд албасаар эхлэх юм билэ. Тэгээд Massa одоогоор яг хэдэн төгрөгийн одоо нөхөн олгоор нэгж байгаа юм байдгийг тодорхойлсон. Тэр нь 60 сая паунд буюу 82 сая доллар тэгж байгаа юм байна. Окей. Тэгээ 28 бүгдээрээ аврагцлаад тэгэхэд юм шүү тий. Тий, аврагц цолоод алдсан одоо тэрний цолыг нь бол өгөхгүй. Цолыг нь бол өгөхгүй л байна. Мөнгө зүгээр авах хэрэгтэй байсан одоо шагнал тэрнээс чинь гадна ингээл спонсоршип юу гэдэг одоо тэгэл тэр бүх юма бодоол одоо сэтгэл зүйн даймаж юу гэдэг тий. Тэгэл одоо 28-наас бүгдээрээ харж идэв. Тэгэл угаасаа 28 төхөөлөглөөр хэвлэлээр бичээл ингээл юу болох яах гэх юм болох л бах л та. Гэтэ яг миний бодлоор юу л яах вэ? Нэг гараа барайл дуусах бах л та. Яг нэг 82 сая биш юм гэдэг тодорхой хэмжээг өгөөл би бол тэгж л харж байна. Тэгээ Массаг ямар ч ялны тэтгэлтэй байдаг гэдэг зүйлс. Энэ шүүхөрлөнөр бол нэг Bernie Ecclestone гэдэг баг шүүхтүүлж байгаа баг энэ одоо яг ямар юу яаж шүүхт гэдэг нь хэрэгсээ ойлгохгүй гэдэг чинь тий. Одоо ямар үндслээр одоо ямар шалтгаанаар одоо яг ингээд хуулиараа одоо юу ингээд шүүхт гэдэг би одоо ч ойлгохгүй байгаа. Тэгэхдээ ямар ч хэлсэн утгагүй тодорхой ойлгохоо гэдэг тэгчихсэн шүү дээ. За тэгээд миний одоо сүүлийн нэг мэдээ Steiner тэгсэн байлээ. Horner яг сая ингээд гэрээгээ цуслаа албасаар дууссан шүү дээ. Тэгээд нэг 100 сая маяг нь яриавсан шүү дээ. Яриа байсан шүү дээ. Тэгсэн чинь тэр яг юу юм шиг үлээ. Тийм байсныг нь одоо эрт Формула 1-д буцаж ирэхийн тулд өмнөө багасгаад тэгээд нэг 26 оны 4 сар мар гэдэг дээр тогтсон юм шиг байна юм яриад лээ. Тэгээ одоогоор яг нэг Альпин руу орно гэж жоохон шүүм гараад байгаа юм байна шүү дээ. Ахаад буцаад сэргээд нэг юм. Тэгээ тэрэн дээр болохоор Steiner үгүй хаа Briatore байгаа цагт Horner тийш очихгүй бах гэдэг. Яг Альпин нөгөө нэг багийнхан одоо хувийг өгөөд ч юм ингээд бас дуудыгээд бас тэр нөхцөл нь бол болж байгаа Horner-т. Тэгтээ Briatore байгаа цагт хизээч нөгөө юугээ хуваахгүй гэдэг. Ирэх мэтлээ хуваахгүй учраас Briatore явсан цагт л Horner их магадaltaй. Хэцүү нэр. Ирэх мэдл мөнгө төрөх гэж нэр. Тэгээд яг энэгээр бас нөгөө Steiner яг юу баталж байгаа юм л да. Horner бол буцаж ирийгвэл бага эзэмшиж л буцаж ирнэ. Тэр бол угаасаа Horner ирэх бас нэг том нөхцөл юм шиг үү. Буцаж авчирнээс одоо нөгөө нэг ажилтан болохгүй байл гэдэг. Юутэй юм шиг байна. Хаширсан болж. Хашир үгүй шаширсан нэг цагнаа нэг халагчтай цагнаас. За ингээд өнөөдрөөр миний түүс мэдээ нэг юмрх байна. Окей. За тэгвэл одоо ингээд мэдээний болонгаа өндөрлөөд дараагийн хэсэг рүү шилжиж гоо. За яг энэ боломжийг ашиглаад та лайк, subscribe хийгээрэй. Мерседесийнхаа. Ягаад тэгвэл би яг одоо Мерседес багийн төвийг ярих чинь. Тэгээ дараагийн бол яг одоо дарчих.
За Mercedes гэдэг баг маань анх Формула 1-т 1954-55 онд анх орж ирсэн гэдэг чинь ер нь бол анх нэгдээд 4-5 жилийн дараа Формула 1-с 4-5 жилийн дараа орж ирлээд W196 гэсэн машинтай оролцдог байсан. Тэр үед нь болохоор Juan Manuel Fangio тэгээд Sterling Moss гэсэн хоёр нисгчтэй. Ирээдүйн авраг болчихсон тий. Тэгээд хоёр дэлхийн аврагтай Fangio 54-55 онд хоёуланд авраг авсан. Тэгээд анхтаа болохоор юу байсан юм бэ? Орж ирэл ер нь бол шууд ялал эхэлсэн. Төрлөл эхэлсэн. Анх тэр аюух олон инновац гарч ирсэн юм байна л да. Одоо юу? Ийм битүү бүхэг гэх юм уу? Бүхийг нь тийм битүү тийм яг оруулж ирж ирсэн юм байна. Тэгээд энэ бүгд нь болохоор 55 оны тэр лимоны ослын дараа бүгд зогсон лимоны ослоо нэг машин нисч гараад үзэгчд рүү ороод 80 гаруй хүн нас орсон гэдэг нэг одоо юу нэр гардаг шүү дээ. Canon байд шүү дээ. Ямар кино лээ? Final Destination-ийн нэг дугуй гарч ирэл үзэж байгаа хүмүүс ялаад байдаг шүү дээ. Тэр шиг ер нь бол нэг машин нисч гарч ирээ шууд ингээд үзэгчд рүү явж ороод бүгдийн 80 өнгөрсөн учраас тэрнээс болоод бүх одоо мотор спорт байгаа Mercedes-ийн бүх багууд гарсан юм. Тэр чигтээ. Тэгээд нэлээд удаан байж байгаад 30 жилийн дараа одоо яг 93 онд яг тэ Mercedes-тэй багаар зүгээр мотор нийлүүлэгчээр анх орж ирсэн. Одоогийн одоо Sauber бактери тухайн Sauber хат 93 94 онд орж ирсэн. Тэрний дараа 95-аас 2009 он хүртэл McLaren мотор өгч ирсэн. Одоо McLaren Mercedes-ийг биддэг шүү дээ. McLaren мотор гэж байгаа. Тэгээд Hamilton авраг авахт нь за ер нь өөрсдөө эргэж ирэх болцсон юм байна гэдэг. Нэлээд өвчтэй яригдж байгаа. Тэгээд 2009 онд Brown GP гэдэг одоо багийнт гарч ирээд нэг шинэ инновац гарч ирээд нэг бүгдийг алаад нэг дэлхийн авраг болсон да. Double difference тий. Тэрийг авраг болсон багийг дараа жил нь худалдаж аваад Petronas AMG Petronas Formula 1 team гэдэг нэртэйгээр 2010 оноос эхлээд тэр үедээ тухайн үед нисгч нь болохоор Nico Rosberg тэгээд Michael Schumacher буцаж ирснээр. Ер нь бол яг Mercedes одоо өнөө цагийн одоо өнөө үеийн Mercedes яг түүхэн эхэлж байгаа. Тэгээд анх эхэлчихэд энэ ч бас яг нэг тийм амар онцгой тийм ажиллаж чадаагүй тэгээд үзүүлж чадаагүй байж итл Hamilton-ыг аваад тэгээ 13 онд Hamilton-ыг аваад Hamilton ирж яхад нь McLaren-гаас тухайн үеэс авраг авч байгаа тий авраг авч ирж тэгтэл чи одоо яагаад ийшээ чи сонголтоо зөв гэж бодож байна гэсэн чинь би мэдэж байна би зөв газар ирсэн гэдэг бүгд баг эмэ гэжсэн 14 онд нь одоо хибрид эра гэсэн шинэ одоо регуляци эхлэв за тэгээд тэрнээс хойш үлдснээр кино түүх бүгд байгаа 7 удаагийн одоо нисгчдийн авраг 8 удаагийн ингээд юу construction авраг тэгээд нэгэнд нь 7 удаа Hamilton Rosberg нэг удаа төрүүлсэн. За тэгээд одоогор бол 22 онд шинэ регуляци аэродинамик регуляци хийснээс хойш яг нэг сайн бол байгаагүй нэг хүчээдсэн машинаас тэрнээсээ болоод нэлээд жоохон хойшлцсон. Одоогийн нисгч нь болохоор George Russell, Kimi Antonelli гэсэн нисгчтэй явж байгаа. Construction-ы одоо 3-т явж байгаа тий. 3-т явж байгаа. Тэгээд одоо 2026 онд бол алнаа гэсэн хүлээлттэй байгаа. Гэтэ энэгээр яг ганц харагдаж байгаа нь юу юм бэ л те. Ямар ч мотор спорт байсан Mercedes-ийн мотор хизээч тийм асуудал гарч байгаагүй. Хизээч юу муу байгаагүй дандаа юу сайн. Яг ер нь баян алдаг байсан гэдэг. Тэгэхээр 26 онд бол бүр алнаа л гэдэг л. Тэгэхээр хүлээж байгаараа манайхаа. Тэгээ сони те нөгөө нэг хүн яагаад тэгээд уралдгаа болно те. Тэр нэг Gran Turismo гэж сүүлийн нэг кинон дэр тэгээд нэг гад замын хажуугаар гарсан амар олон хүн. Гэтэ тэр кино биш л байх л та. Тэр тэгтээ айгу орч байсан нэг аашлисчтэй. Тэр шиг шалан ингэ нисээд гар авчдаг те. Тэр шиг л юм болсон юм л та. Тэгээд мангар амбицтай амар ихсэн шүү те. Moss Fangio ч хоёул амар алдартай нисгч шүү те. Хоёулаа TR моор авчихсан. Лагрууд байгаа шүү та. Тэ. Нэртэй ихлээ тэгээд ер нь л бензарэл байт юм байна ч те.
Окей. За Монголд ер нь баг миний бодлоор Ferrari тэгэл Mercedes баг те. Монголд Mercedes дэмждэг хүн олон байд юм санагдаад байна надад яваач юм. Тэгээ сүүлд бас Max болоод ер нь Red Bull бас нэлээх байгаа. Тийм болов. Тэгээ манай үзэгч бас те Mercedes-ийн дэмжигчтэй үлээ доороо нэгэн комент ч тэрийн лайклаад ч юм уу те. Хит байгаагаа мэдгдүүлээрээ. Тэр ингэчгүй ингээ Ferrari гэж чичээд хитэн лайк. Пол авчаамаа те. Видео дараа юу чичээд комент чичээд тэгээ лайка дараа явчих хэдүүлээ. За тэгэл та нэг видеон доороо нэг пинт комент хийгээд нэг пол авах гэдэг ч те. Тэгээ ямар нэг аргаар тэгээд ер нь 5 гаргаа 2 та гараа зүгээр 10 багаа хийчихэл та те. Бүгдний ч те. Тэгэл аль нь илүү лайк бахаарэ. Тэ Монголд нөгөө англи судалгаа шилдэг баг гэдэг шиг. Монгол дахь судалгаагаар Монгол дахь судалгаагаар хэн нөлөөх тэмдэж байна гэж. За тэгэд гоё манай бас уралдаангууд дугаарын бас нэг салцгүй хэсэг болчиход байгаа те. Багийн түүх болон бэлтгэсэн Канада баялаа. Баялаа. За тэгэд дараагийн хэсэг рүү өсрүү. За тэг. За дараагийнх нь бас манай нэг үзэгчийн комент байгаа. Формула 1 инновац хийгдээ тэгээд бандагдсан гоё сонирхолтой юмнуудын талаар ярьж өгөөч гэдэг. Тэгээд энэ Формула 1-ийг Формула 1 болгодог одоо мотор спортын ноён оргил болгодог нэг юм нь бас нөгөө нэг доктор ах нэг бичлэг гарцсан байсан шүү дээ. Яагаад Формула 1 гоё байж юм? Би яагаад ямар бичлэг байлаа нөгөө нэг Норвен тэгш баярыг л нэг ютубер нэг ах байсан шүү дээ. Тэгээ Ferrari баг дэмждэг лөө. Тэгээ Формулаг яагаад дэмждэг вэ гэдэг өөрөө нэг ярьсан дээрээ баг бас ингээд инновац хийдэг 50% те яг адилхан машинаар жолооч суралцах биш. Баг бас ингээд хэр сайн машин хийх нь ингээ хамаатай. Тэрэнд ингээд маш их мөнгө тэгээд инновац тэгээд шинжлэх ухаан явдаг учраас ингээд бас Формулад анх дуртай болсон ингээд тийм бичлэг ярьсан байсан. Яг тэрний дагуу одоо багууд дөрмийн цоорхоо те хуулийн цоорхоо гэдэг шиг эсвэл дөрмийг ингээд жоохон гуйлах маягаар ингээд янз бүрийн инновац хийгээд бие биенээсээ одоо хурдан илүү гарах оролдлогууд одоо 75 жилийн турш одоо хийсээр иржээ. За тэрнээс одоо хамгийн одоо хачин жигтэй гэх юм уу эсвэл хамгийн одоо гоё сонирхолтой гэсэн хитэн юмыг бол бэлтлээ. За хамгийн ихнийх нь болохоор нэг юм юу байгаа. Энэ X-Wing гэдэг одоо яг бичлэгэн дээр бас зургийг оруулчин те. Нөгөө нэг юм машиныхаа голоос ингээд нэг юм хоёр жижигхэн ингээд винг гаргаж ирээд далавч те. Одоо нөгөө нэг артлын хойтлын далавч, уртлын далавч гэдэг. Тэгсэн чинь энд бол ингээд бүр дунтлын далавч хийгээд гар шиг юм далавч. Толныхоо дээр ингээд ийм ингээд далавч хийсэн байгаа. За энийг болохоор 1997 оноос 98 оны улиралд Jordan Tyrrell Prost гэд 3 баг анх энийг сэтсэн баг. Хамгийн анх ингээд Tyrrell-ийн Jos Verstappen энэ машиныг унж гарч ирээд тэгээд тэгсэн чинь багууд эн чин нэрэ болж штэ гэдэг энэ дараагийн зурган дээр Ferrari хүртэл ингээд дөөрөө ийм юу хийсэн байгаа. Tyrrell жил Америк баг үлээ. Англи баг. Тэгээд тэгсэн чинь энэ болохоор гол нь ингээд айгу сонин ингээд инээдтэй харагдаж байгаа байхгүй. Тэгээ харагдах байдал амар инээдтэй тий. Энэ нэг жил ажиллаад яг ажилласныг үйл ажилласан, илүү даунфорс өгснөг үйл өгсөн. Гэхдээ ингээд жолоочийн аюулгүй байдал гэдэг шалтгаанаар ирэх жилээс нь ингээд бандуулсан юм билээ. Гэхдээ ихэнх одоо фэнүүдийн таамаглаж байгаа бодгод наача угаас ийм царай мод. Нэрэл агли. Тийм агли юм болцсон болохоор угаасаа тэгээд бандуулсан гэдэг ингээд ярьж байгаа лээ. Гэхдээ ер нь бол улирлын ихэнд гарч ирээд тэгээ 3-4 уралдааны дараас ер нь бүх багууд өөрөөгаад. Тэгээ бүгдээр энэ голдоо нэг юм баг өндөр байсан. Тэгээ зарим нь яг бас яг фитнес гарч байхдаа нөгөө нэг вилканы уцанд ягаал хуурж унаал байсан юм хэлээ л дээ. Замдаа юм өмнөдөө ариулаад. За хоёр дахь нь болохоор Red Bull-ийн Renault багийн 2005-2006 онд ашиглаж исэн Mass Damper өөрсдийнх нь нэрлэдгээр Tuned Mass Damper гэдэг. Тэгээ энэ юу байсан бэ гэхээр уртлын нөгөө нэг юм suspension-ы голд ийм пүрштэй тэгээд ийм жинтэй нэг ийм төхөөрөмж байрлуулсан баг. Тэр нь яадаг вэ гэхээр уртлын нөгөө машин ингээд донслоо штэ. Тэнгуут тэрний нөгөө ингээд ингээд вибрац үүсэн штэ. Тэрний эсрэг ингээд жин ингээд ажиллаад докторжуулсан. Тэнгуут ингээд уртл нь ерөөсөө ингээд доктортой байнга явдаг. Нөгөө Ferrari зүгээр ингээд нэг curb дээр 2005 оны машинд явж байгаа. Зүг гэдэг уртлын нөгөө нэг винг ингээл. Тэгсэн чинь
Рено зүгээр ингээ бүр gravel дээгүүр явж байгаа. Амар донслог уртлын винг ингээ яах ч гэсэн тийм бичлэг. Тэгээд яг ийм инновац хийсэн. Тэгээд энэ нь болохоор нөгөө нэг юу энэ яасан бэ гэхээр Рено багийн нөгөө хоёр нисгчт нөгөө юм керб одоо тэр нөгөө замын босоор шууд дайрах тийм боломж олгосон. Тэнгүүд яг хичнээн ингээд юмыг дайрж давж гарсан ч гэсэн нөгөө нэг даун форс нэгээ дандаа тогтвортой. Эргэлтэн дээр одоо даун форс ингээд одоо нөгөө консистент те одоо тогтвортой одоо ингэж яхад ингэн гэдэг яг ингээд нөгөө жолоочийн мэдрэмжинд нь яг ингээд яг нэг төвшөнд барьж чадсан байлээ. Тэгээ энэ бүр даварцсан заяа. Уралдаан болгон зориулж ингээд тэр нөгөө өөр жингээ кербэс нь болоод юу гэдэг те. Тим юу хийсэн. Тэгээд энийг бол багууд FIA-с бол шууд нөгөө нэг бандаагүй. Тэгтээ тийм болохоор нөгөө дөрмийн дагуу гэж үтсэн. Тэгээ багууд бүгд дүүрэж эхэлсэн. Гэхдээ ер нь Рено шиг тэгж сайн дүүрээсэн баг байгааг. Ягаад тэгэхээр Рено бүр яг энэ дампераа зориулаад аэрогоо бус машина энийгээ тойруулж одоо хийсэн тийм. Эсвэл машиных нь яг сул тал нь энэ байсан болохоор энэнгүүрээ ингээд бүх юм шийдэгдэлсэн. За тэгээд нөгөө 2005-2006 онд Рено төрүүлдэг. Тэгээ 2007 оноос хойш FIA болохоор бандсан. Ягаад тэгэхээр одоо яг энийг ингээд цагдахад одоо улам хэцүү бүх багууд хийгээд эхэлсэн. Тэгээ зарим багууд өөрөөр хийж эхэлсэн. Тэгээ бүгд хийгээд тэгээд ингээд за энэ буруу энэ зөвгөө цагдахад ингээд хэцүү болж эхлээд тэгээд энийг ямар шалтгаанаар бандсан бэ гэхээр за наа чи aero effect одоо хөдөлгөөнт aero effect одоо aero-го хөдөлгөөнт юмар шийдэд байна гэдэг шалтгаанаар бандсан. Одоо aero одоо ингээд зөвхөн ингээд нэг wing front wing байх хэрэгтэй fixed юм байх болохоос юм actively ингээд наа чи aero-д нөлөөлөх төхөөрөмж байна гэж үзээд 2007 оноос бас бандсан. Тэгээд 2007 оноос хойш одоо Рено багийн амжилт уруудсан нь бас одоо энэ ажиллагаа байна. Бандуулснаас одоо шууд болсон. Нөгөө Ferrari энэ ингээд дөөрөөд чадахгүй болонготой. Тийм яг сайн чадахгүй болонготой шууд. Зайл наатаха болов. Томчууд нь шууд. Тийм томчууд нь шууд болов шийдсэн. Тэгээ энэ дээр бас яг наач яг гоё нөгөө нэг энэ дараагийн нөгөө Макларны нөгөө инновац дээр яг Рон Денис хэлсэн үг. Багууд бидний ингээд хийсэн юмыг бид нар энийг хийх гэж маш их одоо энэ инженерийн хүч оюун ухаан зарцуулж гаргаж ирсэн. Багууд харин энд ингээ бид нартай оюун ухаанаараа өрсөлдөж чадахгүй болохоор одоо бандуулах ингээд юм хийж гин. Тэгээ энэ бол ингээ шудраг ус гэдэг бас нэг тийм сонирхолтой өнцөг ба. За энэ бол 2007 6-5 онд болсон юм ба. Тэнгуут дараагийнх нь болохоор 2010 онд Макларны гаргаж ирсэн бас нэг инновац F-Tact гэдэг. Тэгээ энэ нь болохоор яг машиныхаа урд ингээд нэг юм онгорхон нүх хийцэн те хамран дээрээ. Тэгэд энэ яадаг вэ гэхлээр ер нь бол яг нэг DRS-эрхүү нэг тийм систем. DRS-с өмнө кокпит руу орж ирээ шууд хашаа гаргадаг лөө тий. Тийм бодж олсон байхгүй. Тэнгуут хамгийн инээдтэй юм нь дөрмөн дээр ингэж байсан байгаа. Aero хөдөлгөөнтэй нөгөө түрүүний ярьсан шиг aero систем байж болохгүй. Машин дотор. Тэнгуут жолооч машины нэг хэсэг биш гэж. Тэнгууд жолооч өөрөө хөдөлгөлөө болж. Тэнгууд жолооч Маклар яасан бэ гэхээр нөгөө нэг зүүн хөлөөрөө нэг нүх тагладаг. Тэнгууд зүүн хөлөөрөө ингээд энд байгаа ингээд нөгөө нэг нүхийг таглахаар энэ нүхээр орж ирсэн агаар нь машины хажуугаар урсах биш дээшээгээ урсаад тэгээд нөгөө нэг энэ хойтли винг арын вингний ингээд хойноос гарч ирнэ. Тэгээд энэ хойноос гараад ирэхээр яах вэ гэхээр хойтли вингийг ингээд чигээрээ шулуун зам дээр ингээд ажиллагаагүй болгоод ингэснээр нөгөө яг DRS шиг одоо шулуун зам драг одоо сүрх хүч нараа багасдаг нэг юм боджилсан ба. Тэгээд энэ бол бас яг маш ингээд ухаалгаар одоо ингээд дөрмийн одоо дагаа цоорхоо ингээд Маклар ашигласан. Тэгээд яг энийг болохоор баг болгон сүлдээ дөөрэж эхэлсэн ба. Тэнгууд Ferrari одоо бүхэл том багууд дөөрөөгаад өөр ингэсэн ингээд нэг эн тэндээ нүхтэй болж эхэлсэн. Тэгээд Ferrari-гийнх болохоор бүр инээдтэй. Жолооч нь гараараа хаадаг. Тэнгуут нэг өрүүлээ яаж бэ? Тий, тэнгуут нэг инээдтэй нөгөө нэг Алонсогийн бичлэг байгаа. Эргэлтэн дунд нэг гараараа эргэцэн нөгөөтгөр ингээд нөгөө гараа хааж байгаа. Тэгээд нөгөө Доминикалигийн бас нэг инээдтэй ярьцлага байд юм байна. Одоо Мартин Брандл хэлээ очсон. За танаа Алонсо одоо ингээд баруун гараараа брейк балансаа тохируулна. Зүүн гараараа нөгөө нэг F-Tact-а бүглэн аль гараараа эргэж байгаа бэ? Тэгээд тэгсэн чинь Доминикали бас ингэ өөрөө инээгээд байгаа байхгүй. Яг мэдгүй өөрөөс нь асуу гэдэг. Эхлээ жоохон хошинжсэн сүултээ жоохон политик. Үгүй яг бид ингээд өөрсдөө болгож байгаа. Тэгээд энэ бол ингээд
бид нар ингээ новком тэгээд ямар ч тэр нь бити санаа зав та нар гэдэг нэг тийм ярьслаа гэсэн. Тэгээд сүүлдээ одоо нэг жолооч ингээ зүүн гараараа шулуун дээр юм бөглөдөг болж гисэн. Одоо Макларен бол хөлөөрөө ингээ хаадаг болж гисэн. Тэгээд сүүлдээ нөгөө утгаа алдаад нөгөө ингээ амар олон янз бүрийн нөх гаргаад тэгээдсэн учраас одоо дараагийн жил 1 жил ажиллаад тэгээд 11 оноос хойш одоо safety одоо тий жолоочийн анхаарлыг одоо сарниулах гэх юм уу тий. Тим үндслэлээр бандуулсан. Тий. Зя дараагийн нэг инновац нь болохоор бас Макларен бас нэлээд хэдэн ер нь айгүй их нээлтэх юм уу тий. Одоо хууль зөрчдөг ч юм уу эсвэл хуулийн цоор хоолдог тий. 1997 онд ийм 3 педалтай машин хийсэн. Тэгээд энийг болохоор эхний жилийн хагас болтол нь хинч мэдээгүй. Тэгээ хамгийн инээдтэй энийг олсон нь болохоор Формула 1-ийн нэг зурагч болсон ба. Тэр зурагч нь камераараа зураг авч исэн чинь Макларен машин эргэлтэн дундаа тоормжлоод арын дугуй нэг улаагаад дэснийг анх олж зарсан байгаа. Тэнгуутаа яг хакны нэг буух үед нь худлаа зургийг авах юм шиг болоод кокпитний зургийг авсан дотроо юм 3 педалтай байсан. Тэнгуут нэг нь голынхын тоормж баруун гартлынх нь хаас тэгснэ зүүн гартлынх нь зөвхөн хойд дугуйны тоормж гэдэг. Тэнгуут эргэлтэн дундаа зөвхөн ингээд арын тэнглэгээ тоормжлох нь одоо нэг хурдан эргэх юм боломж ингээд өгдөг юм байна л да. Тэгээд яг энэ яг анх Макларен сэтэд тэгээд заримдаа бүр энийг нэг зарим зам дээр зөвхөн арын дугуйныхаа баруун зүүн хүртэл ингэж тохируулж болдог. Одоо эргэлтэн дундаа арын баруун артлын дугуйгаа зөвхөн тоормжлоё ч юм уу тиймэрхүү тохиолгоо идэг. Тэгээд энэ бол яалчгүй дөрмийн бол дагуу байсан FIA зөвшөөрсөн. Гэхдээ Макларен бүр хитрхи тасархай хурдан байсан болохоор бандуулсан. Гэхдээ угаасаа 97 99 энэ чинь Макларен угаасаа алдсан баг. Тий. Тэгмүүд Хакнен энэ гүл хоёр чинь үүсгэдэггүйсэн. 98 оны эхний уралдаанд Альберт парк дээр Давид Кулхард Хакнен хоёр хоёулаа бүх машиныг тойрогдсон. Харин тийм амар. Эхний уралдаан дээр бүх өөрийнхөө багийн бус бүх машиныг тойрогдсон. Тэгээд ер нь энэ одоо таамгаар бол нэг тойрогдод 0.5 секунд ч юм илүү. 0.3-аас 5 секунд хурдан амар явах боломж болсон. Тэгээд яг энэ дээр нөгөө Рон Денис одоо Макларен багийн принципл гарч ирээд хэлсэн мэл. Одоо энийг бол бид нэг бүтэн жил бодож олсон зүйл. Маш их цаг зарцуулсан. Тэгээд англиар бол яг аюугайсан гэхдээ одоо ингээд бусад багууд энэ чаленжид ингээд райс хийгээд бид нартай ингээд оюун ухаанаар уулзахынхаа оронд араар лоббидод одоо энийг бандуулахын төлөө ажиллаж байна. Тэгээ Формула 1 одоо ингмэргүй байна гэдэг нэг тийм ярьцлага. Гэтэ яварсан тэгээд лоббидсан байгаад энийг бандуулсан тий. Ялчгүй. Нэгийн эсрэг олон болоо тэгэл дийлхээ өлөл за дараагийнх нь нөгөө нэг юутай холбоотой юм бэлээ. Энэ Colin Chapman гэдэг нэг нөхөр байгаа. Lotus баг одоо өмнөх Renault байсан багийн одоо дээр үе ятраны юу гэх юм уу? Нилийн л одоо хамаг юмыг хийсэн нөхөр байгаа. Тэгээ хамгийн анхны энэ ground effect car гэдэг бас хийсэн нөхөр байхгүй. Одоо нөгөө 22 онд оруулсан тий. Шалаар Тэнгуута шалаар одоо downforce үүсгэж болох юм байна гэдгийг анх сэтэд. Тэнгуут тэрийг болохоор хүн болгон бас дуурайж гисэн. Тэгээд Lotus айгу өндөр амжилттай барьж гисэн. Тэнгуут нөгөө формулагаас нөгөө ground effect нь хоёр талын бүгэлчгөр сайн адилтдаг гэсэн шүү дээ. Тэгээд багууд хоёр талаа бөглөөд эхэлж байгаад нэг эргэлтэн дээр нөгөө бүгэлсэн нөгөө юм ингээ алдагдахаараа гинт downforce алдаад машин хонголтоодсэн юм л та. Тэгээд бас нөгөө битүүмжин ингээд замын ингээд тэгш бус байдлаас болоод алдагдаад тэгээд ингээд жолоодлогоо алдахын тохиол гараадсан болохоор бандах гал оролдоодсон. Энэ нөхөр ингээд айгүй олон аргаар жил өргөцсөн. 4 жил FIA-тэй ингээд муур холгонд болж тоглоод тэг хамгийн сүүлтийн нэг амар нээлт нь болохоор юм 2 шаситай машин ингээд 81 онд ингээд хийжсэн. Тэгээд тэрийг болохоор Lotus 88 гэж нэрлсэн. Ингээд дотроо хүн машин суудаг. Тэгээ амаржинтэй нэг юм шаси. Тэг гадна нь ингээд юмыг бүгэлдэг ингээд нэг юм шаси. Тэгээ тэр нь болохоор ингээд юун дотор ингээд ахаад нэг машин суулдаг. Тэг ахаад нэг юм битүүмжилдэг нэг юм байгаа шүү дээ. Тэгээд бусад багууд за одоо ground effect үхлээ гэд ингээд болоод ингээд болж явахт энэ нөхөр ингээд улам нэг тим юм сэтэд хийсэн юм байл л те. Тэгээд тэр нь бас ингээд бусад машинаас хурдан байгаа төрүүлээдсэн. Тэгээд бусад багууд нь лоббидод бас дөрмийн дагуу байна. Гэхдээ бид нар одоо бүгд ингээд хийгээд эхлэх мөнгө цаг энэ байхгүй гэдэг тиймэрхүү шалтгаанаар лоббидж байгаа. Тэгээд бас бандалсан л. Би тэр юг санаж байна. Яг энэ Lotus-ыг чинь бас нэг ground effect нэг агаараа хойшоо биш хажуу шиг гаргадаг гэсэн юм. Тэгэхээр нөө эргэлтэн дээр аюултай гээд
Тэрийг нэг хориглоод одоо юуных бол зөвхөн ингээд хашаа гарч байгаа шүү дээ. Тэр бас тийм учиртай юм билээ. Яг бодвол яг энэ үеийн л юу баг л та. Тийм л. Тэг яг олон ингээд жил ирээл нэг юмд хориглохоор дахиад өөр аргаар шийдчихсэн шиг. Бас толгой гэж амар байгаа шүү дээ. Тэгээд энэ нөхөр тэгээд энэ хүний бас нэг инээдтэй түүх нь болохоор юу байсан бэ? Ингээд одоо нэг тийм бичлэг байгаа. Формула 1 өөрийнх нь YouTube дээр одоо 10 одоо sneaky ингээд формула ингээд рүүл ингээд хуулийн цаорхоо олсон ингээд тэрний баг 5 6 яг энэ хүний шийдсэн юмны тухай. Тэнгууд доор нь дандаа комментууд нь зүгээр энэ бичлэг үзээд ганц юм ойлголоо. Colin Chapel гэдэг бол дэжид байсан байх. Тэгээ энэ хүн сүүлдээ 88 он 90 оны ихээр ингээд юмнуудыг бандаад ахаар ийм спорт гэж юу байсан. Одоо хүний одоо улам хөгжил инновац төлөө явах хэрэгтэй болохоос одоо гаргасан шинийн болгоныг сайн болохоор нь бандаад идэг тэнийг спорт байна гэд би одоо aerospace руу орлоо гэд спорт супер гарч явжсэн. Тэгээ Америк руу явсан тиймэрхүү түүхтэй. Одоо байт юм болов? Мэдгүй. Байгаалахт. Тийм бас хүн байсан бэлээ. Гэхдээ нэг бодлын бас нэг зөвтэй. Зөв хан тийм байна. Яг нэг политикоос нь залхаад ер нь бол формулагаас болсон тийм бэлээ. За дараагийн нэг нь болохоор нөгөө double diffuser гэдэг ганагийн төр ярьсан Brown GP-гийн олсон нөхтэй. Одоо regulation-ийн нөх. Энэ нь болохоор 2009 онд анх Brown GP ашиглаж эхэлсэн. Тэгээд Toyota бас Williams 2 ашигласан. Тэгээд энэ бас яг дөрмийн дагуу байсан. Одоо хуулийн цоорхоо одоо энийг буруутгах одоо шалтгаан олж чадаагүй. Гэхдээ нэг сонирхолтой юм нь болохоор энэ яг Brown GP-гийн ч бас олсон юм биш юм билэ. Honda-гийн инженер анх олоод одоо Honda-г тухайн үед яг 2008 оноор спортосоо гарч яваад тэгээд тэр материалын одоо Brown GP дээр ирээд тэгээд тэр нь ямар материал байсан бэ гэхээр яг 2009 оноос бас шинэ нөгөө нэг юм aero regulation орж ирсэн нь машиныг удаан болгох зорилгоор нөгөө нэг aerodynamic-ийг нэлээд муу болгосон юм билээ л дээ хувийн. За тэгээд тэрнээс яаж одоо буцааж aero-го олж авах вэ гэдэг олон инженерүүд ажиллаж байснаас энэ шийдэл нь болохоор нөгөө нэг хойтлын diffuser гэдэг нөгөө нөхнүүд байдаг шүү дээ. Sorry. Тэр нь энэ хүн одоо юугаараа одоо сайн ажилласан бэ гэхээр машин доороос гарч ирж байгаа агаар тэр диффузер руу ороод тэгээд нөгөө дээшээгээ ингээд ханддсан шүү дээ. Ингээд жоохон дээшээ болдог. Тэр нөгөө нэг агаарыг хурдлуулад тэгээд нөгөө нэг баг даралтын зоон үүсгээд тэгээд машиныг ингээд доошоо доршдог тийм ажиллагаатай шүү дээ. Тэнгүүт тэр нөхөр дүрм дээр юу гэж байсан бэ гэхээр диффузерийн тэр хавьд ингээд нүх гаргаж болохгүй гэдэг тийм дүрмтэйсэн байхгүй. Тэгсэн чинь энэ хүн тэгвэл диффузерээ ингээд жоохон доошоогоо ингээд зайтай диффузер гэж нэг өөр юм хийгээд тэр нь ингээд дундаа жоохон нүхтэй тэрийг ингээд агаар ингээд доошоо хандуулаад хийчих юм бол тэр чинь ингээд агаарыг доороос ингээд сурж ингээд шанагж байгаа юм шиг нэг тийм болчих жоох. Тэр нь ингээд машины агаар ингээд гарч хүчтэй агаарын урсгал болоод тэр нь нөгөө нэг бүх тэр диффузерээр орж байгаа агаарыг energize одоо хурдан ингээд явуулаад тэгээд тэр нь ингээд хурдтай явснараа бүр илүү бага даралтын зон үүсгээд одоо хойтлын дугууны газартай барьцалтайг илүү тийм сайн ажилладаг тийм хийсэн юм л дээ. Тийм сэтсэн. Тэгэд яг нэг FIS шалгаад одоо тэрийг үнэхээр дүрмийн дагуу гэдэг нь бол ингээд батлсан бус багууд дөөрэж эхэлсэн. Тэгтээ бас ингээд тасцсан байсан. Brown GP бас хитрхий тийм хурдан байгаад тэр жилдээ бол төрүүлсэн. Тэгээд миний санаж байгаагаар бараг л 4-5 сар ихтэл багууд арайч юу гэж олоод дөөрэж эхлээд тэгсэр одоо бүх уралдаан дээр төрүүлэр бүр тасарсан байсан. Угаасаа нөгөө ортоцоо байнгын нэг 10 хэдэн секундтэй дорттой орондоо. Тэгээд угаасаа сүүлд нь дөрөөгаад ямар ч гүцэх юу байхгүй боломжтой. Тэгээд тасархаа дөрүүлсэн те. Батна. Тухайн үедээ тэгээд төрхий Brown GP ч бас нэг юу ивент тэгч байхгүй тий. Жохон цав цагаан машин биз тий. Yon 6-тай тий. Тийм машин гарч ирэл Brown GP-ийг анх яриад гайхаад хөө ямар юу бол нэг баримтат кино нэд ш тий 6 ангитай жилээ тий нөгөө Keanu Reeves хөтлөгч нь хийсэн. Netflix сурч тий. Манай үзэгчд бас үзээрэй. Юу дээр л HBO билүү? Amazon дээр л үү? Мэдгүй. Netflix биш хаа. Тайл нэг өөр дээр л би л хулгаагаар үзчихсэн. HBO юм болов? Тийм HBO байж байгаа юм. Тэгээ Ross Brown бас нөгөө мөнгөгүй болоод өөрийнхөө мөнгнөөс ажилтныхын цалинг өгч ийсэн. Тийм. Айгу үлгэр юм байна. Тий.
1 центээр худалдаж авсан ч лээ тий анх бага. Тэр бага бүр болох гэж символик юу аваад. Гэтэ яг тэр цаана нэг өрнүүд байгаа л да. Тий. Тэгээ нөгөө бүр болоод нөгөө үйлдвэрийн бүхэн ажилгүй болох гээд 200 400 хүн ч лээ. Тэгээд тийхүүлэхгүй тулд зараад өөр эзний шилжүүлсэн ч лээ тий нэг тийм бас нилээн төгтэй дээ. Шиг сонирхол юм яриад тийсэн бүр. Тэгснээ бүр орж ирсэн алаад дээ. Тэг яг нэг жил цаараа тий амар бүх юм гоё тагцсан ш. За мөрстэй судалж аваа. За тэгээд кино үлдсэн тэгээ кино. За дараагийнх нь жоохон юм юу маягтай ийм нөгөө жинхэнэ одоо сэргэлэн гэх юм уу? Одоо жинхэнэ жоохон дөрмийн инновац биш жоохон залин юм маягтай. Тэнгүүд энэ Brabham гэд баг байгаа. 1978 онд энэ машин дотор амар том юм усны танк хийгээд яад гэсэн чинь наатгарч бид нар тоормзоо хөргөдөг юм. Тэгээд нөгөө усаараа дүүргэж байгаад нөгөө машина жинлээ жинд нь орчоод тэнгуутаа уралдаа эхлэн шууд усаа асгачдаг. Тэг хоосон ингээд давхиж байгаад ирдэг. Тэгээд яг уралдаан дуусаад нөгөө жингэн шал болохоор дахиад нөгөө усаа гэс дүүргчдэг. За. Тэгээ энийг болохоор брейк жинхэнэ нөгөө брейк ватер гэж нэрлэсэн. Чиг утгаараа шүү дээ. Тэгээд ийм одоо дөрмийн юуг ашигладаг байсан. Тэгээд энэ бол сүлдээ баригдсан. Тэгээд яг дараа жилээс нь бол ийм одоо юуг яах болсон. Одоо анхны одоо ингээд нөгөө дөрмийн юм уу ч гэсэн нэг юм алин байдаг бах тий. Зүгээр л тэгж болохгүй л гэсэн тий. Тэгээс яг юуг нь болохгүй нарийн байхгүй. Тэгээд сайхан тэрийг нь ашиглаад тэг дөрмээрээ бас нэг юм тос ус хоёрын жинг юунд яахгүй ч нэг бас нэг тийм дөрм байсан шиг л. Тэгээд тэрний л гадуур л. Тэгээд яг хөөрхи бас яг энэ яг нэг арга барсан арга байсан байлээ лээ. Тэр үед яг нэг турботой машинууд анх ингээд орж ирж байгаа. Тэг өрсөлдөгч нь бүгд ингээд турбо моторт хүчтэй машинтай. Тэгээ өөртөө болохоор мотор муу тэгээд нэг ийм аргаар ингээд өрсөлдөх гэж мэдчихсэн байна. За энэний дараа жил нь бас Tyrell гэд бас баг энийг бүр ингээд дараагийн шат руу нь оруулсан заяа. Тэгээд тэд нар болохоор ингээд бас ийм брейк шингэн гэд юм хийгээд тэгээд тэр нь болохоор юм хэмжээний эдэн шиг юм бүр амар их биш. Тэгтээ жоохон тэгэнгуутаа бүр усандаа нөгөө нэг лед нэг юм химийн бодис холиод бүр усаан хөндрүүлээд бүр юм хортой бодисоор ингээ машинаа дүүргээд тэгээд дараа нь асгаад ингээ бүр амар юм хийсэн. Тэгээд тэр баг бол бүр тэр үлрэлтээ ингээ бүр бүтэн бандуулаад баригдсныхаа дараа дахиж бүх оноог нь хүчингү болгоод дахиж уралдуулахгүй энэ болгосон. Тиймэрхүү бас аргаар гараад үзтгээсэн байна. За тэгэл ерөнхийдөө бусд нь саяных бол нэлийн одоо хамгийн алдартай тий. Бас нэг алдартай юм нь болохоор юм нэг 6 дугуйтай машин. Нэг инээдтэй зураг явуулдаг. Урталтаа нэг юм 4 жижиг дугуйтай, хойно нэг 2 амар том дугуйтай. Тэрийг болохоор яг энэ Tyrell гээд нөхөр бас анх 1976 онд оруулж ирсэн. Тэгээд санаа нь болохоор урталтаа ингээд 4 дугуйтай болохоор илүү ингээ ирзэнээр ингээ барьцалтай ихтэй. Тэгээд хойно ингээ том дугуйтай болохоор за хойдлын дугуйч яг. Тэгээ уртлын дугуй жижигхэн болохоор бас аэродинамик ингээд сайн гэж орж ирсэн зүсэх юм байна те. Яг дөрмийн дагуу байсан. Тэгээд 2 жил уралдсан. Гэхдээ нэг л уралдаанд төрүүлж чадсан мөлий. Яг нэг айхтар бол нэг тийм сүртэй инновац байгаагүй. Гэхдээ яг уралдаанд төрүүлж чадаагүй нь бас яг дөрөвний яг турбо чаржертай юм үед таарсан. Тэгээд яг чаржергүй одоо муу мотортой байсан учраас байж магадгүй. Орж ирсэн ихний уралдаанд бол шууд төрүүлээд эхэлсэн. Тийм юм лээ. Дараагийнх нь болохоор 1978 онд Brabham гэд бас баг энэ Niki Lauda уралдаж исэн. Тэг ганцхан уралдаа бандуулсан нэг тийм инновац. Тэр нь болохоор энэ хойно синстэй тийм fan car тоос орогчтой машин. Тэгээ энэ ингээд нөгөө нэг түрүүний Lotus гэд багтаа өрсөлдөг гэсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь Lotus нь ground effect айгуу сайн хийгээд тэгээ Brabham болохоор ground effect сайн хийж чадахгүйсэн. Тэнгуутаа яад гэдгүүл хойно нэг синс залгах гээ. Тэгээд энэ сенсорээ нөгөө нэг машины доороогоо агаарыг соруулахаар ингээ газартай барьцалтай ингээд илүү болоод тэгээд энийгээ болохоор дөрмийн одоо цоорхоо нь болохоор энэ нөгөө мотор хөрөх гэж байгаа гэж оруулж ирсэн байгаа. Гэхдээ мотороо хөрөх нь бол хөргөж байгаа. Гэхдээ бас энэ сенсний тал одоо ажиллагаа нь доошоо тэр агаар сороход ашигласан байна. Тэгээд яг бусад багууд хараад юу вэ гэд хараад тэгээд энэ амар ажиллаад Niki Lauda шууд ихний уралдаанд төрүүлсэн байгаа. Тэгээд бусдууд нь нийлж лоббиж байгаа. Тэгээд бас бандаас ийм юм байж болохгүй гэж байгаа. Тэгээд нэг уралдаанд оролдоо тэгээд бандаас юм шиг байт юм лээ.
Нөөс юу сэтгэсэн байгаа шүү дээ. Би нэг үлээ сонсч ирсэн юм. Тоосорч машин гэдэг. За тэрний дараагийнх нь болохоор нэг 3 юм байгаа нь 1990-ад оны үед нөгөө Williams-ийн нөгөө давмгаалалтай. Williams ч одоо нэлээд түүхтэй том баг гэдэг нь болохоор 90-ад оны их үеиг 80-ад оны сүүлийн үед нэлээд том баг байсан. Тэгэд энэ нь болохоор бүгдээр яг ийм машиныг ийм электронжуулсан одоо инновац их хийжсэн. Тэгээ энэ ихнийх нь болохоор нөгөө active suspension буюу электроник гидравлик юмар гэхдээ компьютероор ингээд машиныг ингээд suspension-ийг өөрөө тааруулдаг те. Хэрэгэлтэн дээр одоо аль нэг талд нь илүү одоо их ачаал ирээд ивэл шилжүүлдэг те. Тиймэрхүү нээлт хийгээд тэгээд 93 92 оны юун төрүүлжсэн. Тэгэд энэтэй адилхан бас traction control ABS болгон бас 90-ад оны ихээр орж ирээд тэгээд энэ болгоныг болохоор нэг жолоочийн ур чадвараас хамаагүй болж байна. Машин хэтэрхий ухаантай болоод автоматар юм гэдэг тийм хинч байсан төрүүлэхээр болчлоо гэд 94 онд энэ computer aided tools одоо компьютер ашиглаж энэ машин жолоодох тусалцаа үзүүлж байгаа бүх системүүдийг бантсан мөлий. Тэгээд энд нь бол энэ ABS launch control гэдэг анх нөгөө гэрэл асаад эхлэхэд бас тусалдаг систем. Тэгээд тооромжлоход дугуйлаа оглохгүй болох систем. Тэгээд нөгөө машин эргэлтэн дээрээ шарвуулдаг тийм системүүд бүгд ингэ бантсан. Тэгээд энэний одоо тэгээд 93 онд Williams-ийн давмгаалж байсан машин одоо ингээд энэ олон систем одоо бандуулснаар 94 оноос хойш одоо үзэгчдээ нэг сайн анзаарвал яг одоо энэ Williams-ийн хийсэн инновацууд одоо бидний өдөр тутмын ундаг машинд одоо байгаа шүү дээ. Traction system, ABS бүгд байгаа тий. Active suspension төрөл бүгд байгаа шүү дээ. Гэхдээ эндээс нэг булангартай юм нь болохоор яг энэ нэг traction control-ыг бандчаад байгаа шүү дээ 94 онд. Тэнгуут Benetton нөгөө Schumacher уралж исэн Benetton бас ашигласаар байсан гэдэг нэг тийм бас скандал байт юм билэ. Тэгээд FIA-с нөгөө бүх машиныхын компьютерийн код юм шалгасан, сэжигтэй код олсон. Гэхдээ тэр нь яг ингээд энэх гэдгийг баталж чадаагүй. Тэгээд Benetton бол үнэхээр хурдан байсан. Тэгээд төрүүлээдсэн. Гэхдээ бас сэжигтэй юм олсон. Гэхдээ багаас болохоор үгүй наа чи ингээ хэрэггүй код бид нар ашигладаггүй код гэх ингээ гүрийгээд хамтран ажиллахаас татгалзаад тэрийгэ тайлбарлахаас татгалцсан. Тэгээд FIA одоо ингээ энийг одоо яг сэжигтэйг нь мэдсэн буруутайг нь бол тогтоож чадаагүй болохоор тэгээд торгуулаг өнгөрсөн тохиолдол юм байна. Ядаарэ гэж. Тэгээд энэ нь болохоор яг нөгөө 92 жилийн дараа нь үлээ ингээ цаанаас нь FIA бүх систем нь өөртөө өгдөг болсноор шийдэгдсэн бэл. Одоо бүх компьютер суурийг одоо юм хардвер юм нөгөөд энэ дээр та нар өөртөөхөө юм хийгээд бүх багуудад адилхан нөгөө компьютер удирдлага өгөөд тэрэн дээр өөртөө юм хөгжүүлдэг гэсэн дээ. Бас амарлж юм. Тийм тэгснээрээ ингээд иймэрхүү асуудлууд шийдсэн бэлээ. За тэгээд ерөнхийдөө үлдсэн юмнаас нэг сонирхолтой нэг юм бол нөгөө 2000 жоохон сүүл үеэс гэх юм бол те. Дээр үед бол нөхдүүд бол зөндөл юм туршдаг байсан байгаа. Хайлт урдах юм бол Mercedes 2010 онд ингээд уртл хойтлын suspension хооронд нь холбож ажилладаг team систем төрсэн байгаа. Тэр нь юу гэхээр нөгөө машин чинь тооромжлохоор урагшаага ингээд хамран доошлон те. Хатангууд ингээд хаазлахаар ингээд хоошоо болно. Тэр хоёрыг ингээд хооронд нэгээ татаж барьсан. Тийм нэгээ татаж бариад гидравликийн хооронд нь холбонгуудаа дандаа тэгшхэн байдаг тийм машин. Төрсэн байна. Тэгэд энийг туршаад бас нэлээд амжилт олсон. Тэгээд 2 жил ашигласны дараа FIA-с бандуулсан. 2009 оноос 2013 онд Red Bull болохоор нэг моторын гарч байгаа нэг яндангийн утаагаараа дахиад нэг double diffuser гэдэг шиг хойно байдаг нэг агаарыг ирчимжүүлээд тэгээд хойтлын нэг юугаа downforce одоо барьцалтайг илүү болгох тийм технологи хийсэн. Тэгээ энэ бас яг New 4 жил FIA-тэй муур болгонд болж тоглоод. За яндан энж байж болохгүй гэсэн чинь яндангаа урдаа хийгээд нэг хоолоогоор авчираад яндан тэнд байж болохгүй доороо хингуудаа дахиад дээшээ гаргадаг ингээд хоолоомоо хийгээд нэлээд жил тоглосон байлээ. Тэгээд ингэснээр 14 оны нэг гибрид ирээ гарвал яндан бүр яг хойно том бүр их байна гэж яагаад. Тэгээд бардасан. Тийм байлээ. Тэгээд багууд бас нэг түрүүний электрониктэй холбоотой 90-ад оны үед бас нэг хоёр чиглэлтэй телеметр хийтэй нэг одоо байнга жолоочд хэлээд штэ Strat 11 Strat 10 болго гэдэг. Тэрийг бүр шууд автоматар компьютерээр хийх оролдлогууд хийжсэн байлээ. Тэгээд одоо зөвхөн нэгтлийн тохиргоонд зөвхөн мэдээлэл өгнө.
Одоо жолооч бүх юмыг тохируулна гэдэг тийм бам бас тэрнтэй холбоотойгоор орж ирсэн мөлий. За ерөнхийдөө нэг иймэрхүү яг онцлох гэх юм бол те энэс гадна бол маш олон юм байгаа. Гэхдээ яг ингээд хүмүүсийн анхаарал татгууц иймэрхүү олон. Байнга л одоо яаж нэгнийхээ дээр гарах уу гэдэг. Сүүлд нь санаж байгаа юу байна? Даас байгаа шүү дээ нэр. Даас тий. Тэрийг мартчихсан шүү дээ. Мерседесийг оруулсан. Тэгээд өрүүлээд шулуун даргалаар өрүүлээд татдаг. Тэгвэл уртлын 2 дагуу хоорондоо яадаг л ингээд X silverтэй болоод тий. Тэгээд тэр нь бас яадаг гэж л бас тий. Тэрийг уг нэр ярина гэж марцсан шүү. Нэг 2019 онд Mercedes FI юугаа явуулсан юм бэл. Анх ийм систем бид зохиочлоо та нар зөвшөөрөх үү гэдэг. Тэгсэн чинь анх явуулахдаа ийм коноп байсан юм бэл. Тэгсэн чинь FIS үгүй ийм актив коноптой юм байж болохгүй. Зөвхөн өрүүлээрээ удирддаг байвал зөвшөөрнө гэд. Тэгээ 2020 онд нэг чинь ингээд өрүүлээ урагшин түлхээс хоошин татдсан шүү дээ. Тим систем болгож оруулж ирсэн бэл. Тэгээд тэр нэг 2 дугууны нэг хандах юг өөрчилж байгаа шүү дээ. Тэнгуут нэг дугуугаа халаах. Амархан уртлын дугуугаа халаах боломж олгоод тэгээ Mercedes-ийн бас давуу талыг улам холдуулсан. Нэг зүгээр тохиргоо, даасын тохиргоо гэхээр 2 дугуун ингээд өөдөөсөө харж штэ. Ингээд ийм болчих штэ гурвалжин юм шиг. Тэнгуут ингээд чигээрээ явахаар чинь нэг яг гоё ирэхгүй одоо эсэргүүцэл ихтэй иргэн гэсэн үг. Тэгээ эсэргүүцэл ихтэй ирэхээр дугуун хурдан халаад тэгээ рестарт мисэн дээр даасаа ашиглаж нэг лаунч ихт илүү амархан болоодсэн мэл л дээ. Тэгээ 1 жил ашиглаад тэгээ мандулсан. Red Bull-ийнх нь нэлээд зэтгэлээ. Кристиан нэлээд уралж байна. Тэг чи юунд хүртэл байдаг үстэй. Одоо энэ Drive to Survive дээр хүртэл гардаг санагдах юм. Тэр нь тэгсэн дадах юм болохгүй штэ гэлээ. Тий. Ханаар даас хийц юм уу гэл манай очиж асуугаал тэгсэн юм тоотоо тий хийцээ гэлээ болооч байсан. Тэгвэл чамд яваа бат энэ дугаа өөрөх ажил хэлдэж орно хэрэлдэл аш байсан. Бас нэг сүүлийн чи бол нөгөө флексив ингээм штэ. Одоо багууд зүгээр байгаа ингээм те. Шулуун зам дээр явахад ингээд туйлцаад уярснараа илүү баг зэрэг хурдан зай гаргадаг эсвэл бүтнээрээ ингэж уяраад тэгээд нөгөө гар эсрэгүүсэл багсах. Энэ мэтчлэн багууд бас ингээл ажилласаар л байна. Тэр нь бид нар юм хоцорч мэдэх хандлагатай. Гэхдээ иймэрхүү нээлтүүд те. Тийм шүү дээ. Тэгэхээр цаагаар одоо ингээл нөгөө нэг маргаан тайм явж байгааг бид нар мэдэхгүй. Тэгэл яг шийдвэр гаргахад ийм байсан юм уу гэдэг. Нөгөө ямар нэг нь одоо тийм яг бүр яг дотор нь өөд хүмүүсний бичлэг гэдэг ч юм уу те. Баахан сошиалар юм явготл үний ийм учиртай хүмүүс гэж боддог шүү дээ. За тиймэрхүү байна. Тэгээд иймэрхүү сонирхолтой юмнууд бас зөндөө байт юм лээ. Тэгээ манай төсөс өөрсдөө YouTube дээр зөндөө бичлэгүүд байгаа те. Тэрийг үзээд харах юм бол сонирхолтой мэлээ. Гэхдээ ер нь Формула 1-ийн одоо нэг ил тод одоо дөнгөж үзэж байгаа хүмүүст нэг анзаарагдаад байдаг те. Иймэрхүү бас бүтэн ийм сарын харанхуй тал юм те. Ийм юмнууд байдаг шүү. Бас сонирхож үзвэл. За тийм байна. За талгата баярлаа. Бас баярлаа. Гоё хөгжилтэй. Сонирхолтой болон байлаа. За би гэс нэг одоо байгаа нэгчтэй юм ерөнхийдөө нэг гэрийн талаар гэс дурд авчдаггүй. Хурдан. За мэдээж одоо төрүүлж яваа Нодлингийн авраг Макларен цэхлий. Гэрээнүүд нь бол ерөнхийдөө дандаа мүлцэн яар буюу олон жилийн гэрээ гэсэн нэг нууцлаг юм дээр яваад байгаа. Тэгээд ерөнхийдөө энийг яхаа хүмүүс олж мэдсэн юмараа л таамаглаж хэлж байгаа тий. За эхлээд нь бол Piastri-гийн гэрээ бол ерөнхийдөө нэг 27 хүртэл дуустал хийгдсэн байгаа гэж үзэж байгаа юм билэ. Хэнийх Норрис яг багтаа төрүүлж байсан болохоор 26 он дуустал байгаа. Тэгээ мэдээж энэ ахаад цаанаа нэг жил сунгах ирэх мэрх нэг тийм байдаг шүү дээ тий. Тиймнүүд нь аль алинд байгаа гэж үзэж байгаа юм байна. За Ferrari-гийн 2 буюу Leclerc, Hamilton хоёулаа бас multi-year гэрээтэй. Тэгээд Leclerc-ийг бол сүүлд бас сунгасан тий. Тэгээд ерөнхийдөө сунгасан нь бол нэг 27 он дуустал бас сунгасан бах магадaltaй гээд. Hamilton болохоор 26 он дуустал. Тэгтээ нэмэх нь 1 гэдэг заалт байгаа гэдэг. Тэгээд би түр өмнө ярьжсэн тэ нэг Hamilton-ы гэрэн дээр нэг том заалт нь юу байгаа гэхэлэр Hamilton сунгахгүйгаа одоо баг өөрөө шийдээд явах боломжтой юм лээ. Сунгахгүйг л тэгэл гэрээ сунгахгүй. За Verstappen Red Bull те. Verstappen-ы гэрээ бол 28 он хүртэл
Тэр бол ойлгомжтой байгаа. Тэгтээ та бүхэн өнөө жил харсан те нэг хідэн заалтад байгаа юм шиг л шүү дээ. Гэрээнд нь construction дээр одоо юу гэдэг 4-өөс доошоо орох юм бол ч гэдэм үү. Гэрээгээ сонгохгүй бах одоо цуслах хэрэгтэй ч гэдэм үү те. Нэг 200 юугаар доошоо пунктээр доор байх юм бол ч гэдэм үү. Тиймэрхүү заалтад байгаа юм шиг үлээ. Цөнөд бол ойлгомжтой. Энэ жил одоо ингээд гэрээнд тусч байгаа тэгээд одоо бүгдээр л мэдчих шиг байна те. Одоо хинч сонгохгүйгээд. Тэгтээ сүүлд нэг сонирхолтой мэдээ гарснаар юу илээ. Алонсо 26 гэхэд юу юм бэлээ. Ер нь миний одоо сүүлийн жил байх гэдэг яриа гарсан байлээ. Дээрэс нь Другович те Астон Мартины одоо reserve driver эх жилээс юуны Формула E уралдахаар болчихсон байл халбасаар. Тэгэхээр Астон Мартины reserve driver-ийн зай сул гарч байгаа. Дээрэс нь Honda Aston Martin моторын юу болж байгаа. Тэгэхээр мэдээж цунаатайгаа яаж хийж байгаад Формула 1-т авч үлдэх гээд үзгэл баг. Тэгээ харж л бай. За Mercedes рүү би ярьсан те. Kimi Russell хоёулаа 25 дуустал одоо энэ жилээр ингээ гэрээнд дуусч байгаа. Тий. Kimi-г бол яг ерөнхийдөө 1 жилээр сонгочих واخ гээд байгаа. Russell-ыг бол одоо 1 жил үү 2 жил үү гэдэг нь ярьсан шлээ. Яригдчих байгаа. За тэгээд Алонсо угаасаа 26 дуустал гэрээтэй байгаа. Aston Martin. Lance Stroll-ийн харин гэрээ нь ил болсон байлээ. Одоогоор 26 дуустал юм байлаа адилхан. Тий. Тэгтээ мэдээж яхаа аав юу хөхт яах нь өөрөө мэдэх хэлбэтэй тий. Мөр өөрийнхөө шийдвэр. Тий өөрөө. За одоо байл. Аль нэг сунгачаач гэдэг. Сунгахгүй өөрөө шортлээ. За Alpine Gasly ахаад энэ жил гэрээгээ сунгасан тий. Тэгээд ерөнхийдөө юу юм шиг лээ. 26 дуустал ямар ч гэсэн байгаа. Тэгээд дээрээс нь нэмэх нэг байгаа юугүй юу гэдэг. Calapinto бол угаасаа энэ жил дуустал байгаа. Тэгээд эх жил түрүүн яриадсан тий. Хэм бэлээ. Aaron Paul гэдэг. Тий, Aaron Paul юм уу энэ хоёрын нэг л авна гэд. Dwayne бол угаасаа байхгүй болсон юм шиг үлээ. Хаас Ocon 26 хүртэл гэрээтэй. Тэнгүүтээ Berman угаасаа 1 жилийн гэрээтэй байгаа. Одоо энэ он дуустал. Тэгээд яг энэ хоёрыг бол ерөнхийдөө тэгтээ Хаас угаасаа сонгочихлох тий. Угаасаа Хаас ирэх өөр хүн байхгүй тий. Бас боломж. За тэнгуут рейсинг бол хоёр нисгч хоёлаа энэ он дуустал гэрээтэй. Тэгтээ хажаарын хувьд бол мэдээж дээшээ татагдах нь ойлгомжтой болчих шиг боллоо тий. Одоо Red Bull руу явах. Lawson-ы гэрээг харин дээр сонгох вэ гэдэг. Одоо яриа яригдчихэж байгаа. Williams дээр бол Albon олон жилийн гэрээтэй 24 онд гэрээг сонгосон. Тэгээд ерөнхийдөө 26 дуустал бас тэгээ нэг нэмэх нэгтэй. Sainz бол 27 энэ он дуустал юм уу? Нэг бол эх он дуустал юм шиг байгаа. Тэгээд яг юу нь тодорхойгүй л байгаа юм шиг үлээ. Би болохоор Sainz өөрөө бас ингэж богинохон гэрээсэн юм шиг. Бас дараа нэг Max Zax явчвал бас Red Bull руу ч хөдөлгөөн бас нэг тийм хөдөлгөөнд бас өөрийгөө бас бэлдээдчих гэдэг юм уу нэг тийм юм шиг. Тэгээ яг алдах юм байхгүй. Яг тэгвэл Williams-тэй эгийг сонгочихно. Боломж гараад өөр дараа том баг руу явчихна гэсэн тиймэрхүү бодлоготой л. За Hülkenberg-ийн гэрээ бол угаасаа 26 дуустал байгаа. Audi болоод 1 жил хараад тэгээд яах нь цаашаа шийднэ. Bortoleto болохоор 26 дуустал бас байгаа. Тэгвэл энэ бас цаашаага аль баг руу явах нь вэ гэдэг. Ерөнхийдөө Audi-д бол удахгүй л байх гэж би бодоод байна. За тэгээ мэдээж шинээр нэмэгдэж байгаа Cadillac хин хоёр Bottas Perez. Энэ хоёрыг болохоор бас multi year гэсэн байгаа. Гэхдээ хүмүүс тий яриагаар болохоор нэг 27 молооч юм шиг. 2-3 жил бол байгаа гэж. Арайч 1 жилээр хийхгүй. Тэгэхээр доор хаяж 2 жил байгаа л гэж. Ер нь Формула 1-ийн нисгчдийн гэрээ зарим тохиолдолд олон жилээд болохоос ер нь ихэнх жилээс 2 жилддэг тий. Тийм бах тий. Өөрөөр Max Zax шиг л юм хүмүүсийг одоо юу secure хийх гээ тий. Баталгаатай багтаа байлгах гал олон жилээр хийж байгаа болохоос биш. Санаацд ер нь л болцоо за яг одоо өөрийгөө баталж харуулж чадаагүй хүн байх юм бол 1 жилээр тий. Нэг жоохон нотлох хэрэгтэй юм байх юм бол 1 жилээр яг за ер нь айгүй гэсэн за 2 жилээ эцний том биш ч тэр нь багийн ер нь 2 дахь нисгчийн амьдрал ер нь нэлээц байх тий. Жилээс жилд. Феррari ч баг бүр уралдаанаас уралдаа гэж тий. Одоо дүүнийг харж байгаа шүү дээ. Маа уралдаал маргааш за sorry bye.
Муу багийн нэгдүгээр нисгч сая нэг даам гэрэмэрээ л те. Тий. 3-4 жил мэлээ те. Сайнс Вильямсыг жоохон баарлах маягтай. Албаны жишээ нь шүү дээ. Одоо Вильямс бараг 5 жил болж те. Гэрэмэрээгээ шууд 4-5 жилээр хийгээл. Тиймэрхүү хандлага байдаг та. За тэгээд дараагийн хэсэг маань болохоор нөгөө сонирхолтой дүрмүүдийн талаар тайлбарлаж өгөөч гэсэн байсан. Тэгээд яг харж байгаад одоо яг алиг сонирхолтой вэ гэж сайн шүү дээ. Тэгээд яг бидний нэг мэдээд байдаггүй дүрмүүд гээд хэдийн юм гаргаж ирсэн. За тэгэнгүүт энэ нь болохоор эхний дүрм нь жолооч нэг үлрэлт нийтдээ хамгийн ихтэй 4 жолооч максимум да тэнийг багаас уралдуулж болно гэдэг дүрм байт юм лээ. Тэгэхээр ингээд хүмүүст асуудал гараа солиод байдаг шүү дээ. Одоо резерв орж. Гэхдээ сольж болно. Гэхдээ максимум 4 сэтэрч болохгүй. Нэрээ сая Бакугийн уралдаан дээр Рассел өвдсөн байсан шүү дээ. Тэгээд яг Ботас уралдах шахсан юм байна шүү дээ. Тэгээ яг 5 дахь өглөө нь арай бин гайг болоод тэгээд нэг алт уралдаа тэгээд ерөөхдөө гайг байсан. За 2 дахь дүрм нь болохоор нөгөө нэг өмнө ярьжсэн за 3 дахь машин байж болохгүй гэдэг тийм дүрм байна. Тэрний 3 дахь дүрм нь болохоор сонирхолтой. Яг нэг Гран Прид хамгийн ихтэй хэдэн машин уралдаж болох вэ гэдэг. Тэгээ энэ 26 гэсэн тоо байт юм лээ. Тэгэхээр 26-аас 13-аас олон баг одоо уралд Формула 1-т байж болохгүй. Одоогийн дүрмээр л. Одоо 20 машин уралдаад байгаа шүү дээ 10 багийн. Тэгэхээр максимумдоо 26 байх гэдэг дүрмтэй. Тэгээ хамгийн сүүлд 95 онд Монакогийн Гран При дээр 26 машин уралдаж байсан. Хамгийн максимумаар. За тэгээд энэтэй адилхан хамгийн бага машинтай Гран При гэж байна. Тэгэхээр уралж байгаа машины та 12-оос бага байх юм бол уралдаа нэг цуцлана. Тэгээ энэ нь яг нөгөө нэг 2005 оны Америкийн нөгөө Гран При 6 машин уралдаад бөө юм болсон. Тэрнтэй холбоотой бас дүрм байт юм лээ. Тэгээд бас нөгөө нэг Driver Championship-д эхний 3-т орох юм бол заавал нөгөө FIA-ийн шагнал гардуулах ёслолт биеэр оролцох хэрэгтэй гэдэг дүрм бас байт юм лээ. Оролцоог үстэй. Энэ нөгөө Raikkonen билүү нэг асуудалд ороод идэг чинь нэг Hamilton-с эсвэл оролцоог үстэй. 2021. Тийш дээ 21 онд очоогүй те. Тэгээд ийм бас дүрм жолоочнуудыг одоо нөгөө формулагийн одоо репрезент хийж байнга ингээд медиатай юмд хүчээр шаардсан дүрмүүд байдаг шүү дээ. Тэрний нэг нь бас нэг хамгийн сонирхолтой нь одоо заавал төрөөс нь очиж шагналаа авах биш бас эхний 3-т л орсон болж заавал тэр арга хэмжээнд церемонид оролцох хэрэгтэй. Бас нэг сонирхолтой дүрм нь болохоор багийн 2 машин хоёулаа адилхан ливеритэй байх хэрэгтэй гэдэг дүрм байдаг. Энэ нь яагаад тэгэхээр 99 онд нэг баг 2 өөр ливеритэй оролцсон. Тэр яг бодвол нэг олон спонсорлах л та тий. Тийм байна. Рекламны орон зай ингээд том болчих та 2 машин. Тэгээ тэрнээс сэргийлээд одоо ингээд заавал хоёулаа адилхан байна шүү гэдэг. Тэгээд ливеригээ өөрчлөхөр болвол заавал FIA-с зөвшөөрөл аваад авч иж наан өөрчлөх. Тэг бүх одоо ливерийн FIA-с батлагдсан одоо уралдаанд оролцох ливери тийм байх хэрэгтэй гэдэг дүрмтэй тийм бэл. Зарим үзэгчтэй хэлэхэд нөгөө ливери гэж машиныхаа гаднах өнгө тийм бодог тэрийг хэлж байгаа шүү. За тэгээд нэг сонирхолтой дахиад нэг дүрмүүд нь болохоор яг энэ Гран Пригийн яг 3 хоногтой холбоотой. FIA-с гаргасан дүрмээр болохоор FP одоо Free Practice 1-2-ын хооронд дор хаяж 2.5 цаг байх хэрэгтэй гэдэг. Тийм бүр цагаар ингээд энэ бол нэг хуваасан дүрм байт юм лээ. Тэгээд Free Practice 3 хагасаа өдөр тэгээд Free Practice 2-оос дор хаяж 19 цагийн дараа эхлэх хэрэгтэй. Таавал нэг өдрийн дараа юм шүү дээ. Тийм нэг өдөрч явахтай. Тэгээ бас 4-р өдрийн жолоочдын пресс конференс Free Practice эхлэхээс 23 цагийн өмнө дор хаяж эхлэх хэрэгтэй. Хамгийн багадаа 23 цагийн өмнө эхлэх хэрэгтэй. Тэгээд одоо Формула 1-ийн календар дор хаяж 8 уралдаантай байх хэрэгтэй. Тэгжээж одоо бүтэн Формула 1 явуулал гэж тооцсон. Тэгээд гэхдээ энэ 2003 оны одоо дүрмээр максимум 23 уралдаантай байна гэдэг байна. Тэгсэн чинь одоо энэ ч одоо 24 болчихлоо шүү дээ. Ирэх жилээс бас нэмэгдэх гээд байгаа шүү дээ. Сайн нэр ваус тэгсэн байсан ингээд 5 дахь өдрийг авч хаяад яшиг зүгээр хагасаа өдөртөө л нэг практис хийгээл арай урт. Тэгээд шууд квали мали гэдэг болыг. Тийм ирсэн. Кач мөнгөч чинь юм шүү дээ. 3 хоногийн билет цараад болчихсон дээ. Угаасаа нэг юу нэг хүн үздэг юм шүү 5 дахь өдрийг. Тэгэхээр эдгээр чинь амар ирт ирэх болж байгаа шүү дээ. Багууд ирт ирэхт болоод байгаа. Тэр ачааллыг багасгах зорилгоор л цалтлаасаа яахгүй. Тэгшүүхгүй хаа. Яахгүй хаа тий. Яах юм бол спринт рүү гээл зүтгэлэх хэлэхтэй тий.
Харин одоо ингээд уралдааны тоогоор нэмээд нэг бол спринтийн тоог нэмэх ч бол энэ 5 тодорхой авч хаяа л гэдэг. Ачаал бага бол гэдэг. Окей. Дараагийнх нь дөрмөн нь болохоор төрүүлсэн нэг подиумтай холбоотой бас бахан дөрөн бит юм бил. Тэр нь тэгсэн чинь одоо эхний 3 байрд орсон 3 нисгч. Тэгээд нөгөө ялсан багийн констракторын нэг хүн байдаг шүү дээ. Подиум руу гардаг нэг хүн. Тэр болгон зориулсан юм кулдаунны өрөөг гаргаж өгөх ёстой. Уралдаан гран при болгон. Тэгээд нөгөө парк фэме гэдэг нөгөө машин парк хийсэн газраас шууд ордог тийм accessтэй тийм кулдаунны өрөө байх ёстой. Тэгээд тэр 3 жолооч тийм ингээ өөр тийш явуулгүй шууд одоо тэр өрөө рүү орох ёстой. Өөр газраар ингэж явахгүй байх ёстой. Тэгээд тэр өрөөнд нь кондишн байх хэвээр. Хэрвээ гадах уралдааны температур 25-аас их болвол. Тэгэнгуутаа дөнгөж одоо машинаас буухтна ямар нэг бүх яарлаг юуг нь авсан 3 ширхэг ус жолоочийн ширээн дээр байх хэвээр. Кулдаун рум дээр бас ингээд 3 ширхэг ус одоо ямар ч брендинг байхгүй ус байх хэвээр. Тэгээд жолооч 3 альчуур ингээд явах хэвээр бүр дөрмөрөө тийм ээ. Тэгээд ямар нэгэн өөр төрлийн ундаа дрингийн юу байж болохгүй зөвхөн ус байна гэдэг тийм дүр. Яг юм шилтэн дээр одоо усны компани алддаг юм баг та. Мэдгүй. Зодоол авмаар энэ. Тэгээд нэг уулна. Баг болгон подиумд авсан багууд нэг шампань өөрсдөө бэлдэх хэвээр. Тэгээ подиумын степ дээр өөрсдөө авч тавих хэвээр. Тэгээд энэний оронд бас өөр юм байж болохгүй зөвхөн шампань байна гэдэг тийм дүрмтэй. Тэг гараад тэр подиум дээр гарч байгаа шампаныг өөрсдөө тавьдیں۔ Багууд нь одоо өөрсдөө үгүй мэн. Энэ тэр уралдаан зохион байгуулж байгаа формулагаас ингээд бэлдээд тэгээд яг нэг ийм юм энд байна гэдэг нэг тийм дүрмэл юм байна л да. Тэгээд шампанийн яг подиумынх нь гişгүүр болгон дээр нэг их тавьсан промотерууд нь заавал ийм бэлдэх хэрэгтэй тийм дүрмтэй. Гайхал шүү дээ. Тэгснээ одоо баг жолоочдын авдаг цом байна штэ тий. Цом нь заавал формула 1-ийн логотой. Тэгээд тухайн уралдааных нь одоо ивентийнх нь нэртэй. Тэгснээ яг ийм цом хэлбэртэй юм уламжлалт тийм юм байна гэдэг тийм дүрм. Тэгээд айгуу сонио тэрийг тэгтээ нэг дагаад горил морил байдаг сте нэг юу байдаг сте. Дууны юм байдаг сте. Тэгээд энэ хавтга 5 мав тий. Яг гоо ийм бол дүрмээрээ бол тийм байт юм байна. Тэгээд 5 кг-аас илүү хүнд байж болохгүй гэдэг. Тэгээд одоо бол нэг юм лед дэлгэсээр гаргаад байгаа. Гэхдээ подиум дээр ингээд жолооч болгоны нэг туг байх хэвээр. Тэгээд подиумын нэг хевсэн ногоон эсвэл dark blue байж бол зинхэрл байж бол тийм дүрмтэй байна сонио. Тэгээд нэг төрийн дуул явуулахдаа болохоор заавал ийм мэрэгжлийн саунд системтэй байна. Ямар нэгэн тийм portable speaker ийм жоохон мяа байж амар. Энэ нь болохоор ингээд спортын мэрэгжлийн байдал нэр хүндийг хангах хэрэгтэй гэдэг тиймэрхүү дөрмөд байт юм байна. За тэгээд яг сүүлийн нэг жоохон хэсэг нь болохоор яг одоо мөрдөгдөж байгаа нэг би нэгэ төрүүлдэг одоо overtake их дүрм яг ямар дүрм байгаа юм бэ? Одоо би яг бодохдоо манай тэр үзэгчийн комментоос тэрнтэй жоохон холбоотой байсан гэж магадгүй гэж бодсон. Тэгээд одоо байгаа дүрмээр болохоор юу юм бэлээ? Apex төрүүлж. Тэ Apex буюу нэг эргэлтийн яг нэг гол цэгрүүд хамгийн яг тэр цэг дээр хинийх нь машин одоо хаана ямар байралтай байгаа вэ гэдгээр дүрмээр шийддэг юм бэлээ. Тэгээд одоо байгаа дүрм нь болохоор хэрвээ дотор талаар нь гүйцэж явах юм бол яг нөгөө жолоочийн хамгаалж байгаа жолоочийн толилтой одоо дотор талаар нь гүйцэж байгаа жолоочийн уртлын дугуй зэрэгцээд эсвэл урд нь байх юм бол одоо гүйцэж байгаа жолоочийн булан. Тэгээд тэр жолооч цагаан зураас нь дотроо л эргэж чадвал тэр нөгөө машиныг одоо яах нь одоо хамаагүй. Одоо заавал нөгөө машин цай тавьж өгөх эсвэл одоо тэр чиний одоо булан одоо лавсны хэлдгэр. Хэрвээ гадуур нь гүйцэж явах юм бол уртлын 2 дугуйны одоо гүйцэж байгаа машин урдаа байх хэрэгтэй. Яг Apex дээр ирэхэд. Тэгэхээр дотор тал нь бол жоохон давуу талтай байгаас бүр тойлохоор нэлээд ойртож жоохон хойно байж болно. Гадна талаар нь гүйцэж байгаа бол бүр Apex ирэхэд уртлын дугуй нь урталтай зэрэгцээ эсвэл урталт нь байх юм бол заавал тэр машин цай үлдээж цуг ирэх хэрэгтэй. гэдэг тийм дүрэн байлээ. Тэгээд яг ийм нөхцлүүдийг хангасан үед одоо
хамгаалж байгаа жолооч одоо нөгөө машин мөрөхгүй байх хэвээр, шахаж гарахгүй байх хэвээр, заавал зай үлдээх хэвээр. За ийм нөхцөл биелээгүй бол гэл ингээд салбарлаад явчихсан юм билээ л те. Одоо энтэй гадна бас нэг холбоотой нэг дүрмнэх юм бол нөгөө нэг торомжлох одоо хамгаалж байгаа жолооч нэг л удаа өөрийгөө хамгаалах үйлдэл хийж болно. Тэгээд одоо шулуун замын төгсгөлд ирээд нөгөө дотор талаа хамгаалах уу, гадна талаа хамгаалах уу гэдэг нэг шийдвэр гаргадаг шүү дээ. Тэгтээ яг өмнөх нөгөө нэг Баку дээр нөгөө нэг цунодоо нэг хамгаалт дотгошоо орчоод буцаж гарч ирээд дахиад ингээ эргээдсэн шүү дээ, тий. Тэгээд хоёроос олон удаа ийм хийх юм хамгаалах үйлдэл хийх юм бол тэрийг одоо нөгөө weaving тэгээд торомжлох үедээ хөдлөлөө гэдэг дүрм зөрчдөг. Тэгтээ цунодогийн тэр хийсэн үйлдэл болохоор яг дүрмийн бол дагуу зөвшөөрөгддөг юм лээ. Одоо хамгаалчаад буцаад racing line руугаа ороод эргэлтэндээ өөрийгөө бэлтгэхийг бас зөвшөөрдөг юм билээ. Тэгэхээр дотор тал руу орж нэг хамгаалчаад тэгээд нөгөө хүн гүйцэх үйлдэл хийхгүй бол эргэлт рүү ирэхдээ буцаж ингэж ороод эргэдэг юм байна. Тэгээ энэ бол яг ингээд яг тэдэн метр шахуул, тэдэн метр зай үлдээх гэсэн нарийн дүрэн байхгүй. Ерөнхийдөө ийм байх хэвээр. Тэгтээ энэ болгоныг энэ бол зүгээр гайдлайн гэж аахгүй одоо. Энийний дагуу уралдаараа гэж зөвлөж байгаа. Тэгээд яг тэгтээ шийдвэрийг бүгдийн стюардууд одоо нөхцөл байдал дээр журам тий. Тохоогийн одоо үзмжээр шийднэ. Тий, яг юунаас бас яасан гэдгээр бүгдийн шийднэ гэдэг тийм дөрөвтэй мэлээ. Энэ дээр одоо сайенсийн гаргаад байгаа нэг гол одоо ганц сайенс биш хальтай одоо шүүмж юу гэхээр уралдаан болгон дээр стюард гэдэг 3 стюард шинжлэгддэг. Өөр. Тэнгүүт энийг улирлын дуршдаг яг нэг хүмүүс байлгая. Шийдвэр нэгээд яг ингээд доктортой байя. Тэгэхгүй ингээд одоо ганаа нэг өмнөх уралдаан дээр энэ шийдвэрийг юу гэдэг дотроосоо чи болохгүй гүйцэтгүүлээгүй чиний буруу хичээд дараа нь янгууд би болохоор одоо харангуут чи зүгээр болно гэдэг. Ингээд ийм өөр шийдвэр гарах магадлал өндөр байгаад байгаа учраас ерөнхийдөө доктортой одоо байнгын нэг ийм стюардуудтай болъё гэж үзээд байгаа юм байна. Тэс нэг хүн дээр хариуцлага цаацах амар ахалтай. Чи өмнө ингээд одоо гэдэг. Тиймэрхүү шийдвэр гаргахтаа баян хоёр дахь бодох юм шүү дээ. Өмнө яаж За F1 4 болцтой амар урт одоо ингээд бүтэн амар их документ байгаа. Тэгээ тэрэн дундаас яхаа хамгийн сонирхолтой одоо хүмүүсийн анзаараад идэх ч юм уу те. Жижиг сажиг гэсэн сонирхолтой юм гэсэн тиймэрхүү юмнууд байна. За тэгээд дугаараа ингээд нэг бас нэг үзэгчийн хүсэлтэй нэг машинуудын талаар коллекцийн талаар яриач гэсэн мэснэ. Тэгээд тэрийг хальт дурдаа явчих. Тэгээд зургуудыг харууллаа те. За ерөнхийдөө ингээд машин хэр ховор хэр зэрэг үнэтэй ч гэдэг юм уу те. Тэрүүгээр ингээд дараалаад нэг юм рейтинг гаргацсан байгаа. За Alonso бол Ferrari 590 GTP гэдэг өөрийнх нь бүр эдишн тийм Ferrari-тэй юм байлээ. Энэ V12 602 морины хүчин чадалтай. Тэгээд дэлхийд ерөнхийдөө 40 ширхэл үйлдвэрлэсэн. За тэгээд яг үнийн одоо машин болгон дээр яриад яг бүгдээр угаасаа 7 оронтой. Одоо саяас л дэш байгаа гэсэн. Ерөөсөө хэдэн зуун мянган тийм хэдэн зуун мянган доллар гэдэг машин байхгүй дунд. За Hamilton дараа нь 9-р хайранд одоо Pagani Zonda-тай юм байлээ. Яг өөрийнх нь Lewis Hamilton гэдэг эдишнтэй. За тэгээд өөрийнх нь хэлснээр энэ машин бол хамгийн гоё дуурдаг. Гэхдээ барихад амар духгүй балаа машин гэдэг. Өдөр тутмын тэг өдөр тутмын болохгүй. Тэг нэг сүүлд нэг Монако дээр бас барьсан явж харагдаж байсан гэж бичсэн байсан. За энэний дараагаар McLaren-ы Norris McLaren 765 LT Spider гэдэг ийм McLaren-ы машинтай юм билэ. За энэ тэгээд 330 хүртэл хурдталдаг бас мангас байлаа. За энэ аюу сан машин одоо дараагийн нэг машин Max хамгийн анхны нэг одоо супер машин авсан машин юм билээ. Энэ Renault RS01. Бас аюу ховор машин. Тэгтээ тийм амар лагмас машин биш. Тэгтээ яг юунд байхдаа тоороросод байхдаа бодлож авсан тийм машин юм шиг үлээ. Тэгээд 3.8 литр турбо 2 twin turbo V6-тай Honda мотор зүйтэй тийм шиг үлээ. За тэгээд дараа нь бол Alonso Max-аар хоёул эзэмшдэг Valkyria гэдэг. Одоо нэг Aston Martin-ы hypercar байгаа тийм. За тэгээд энэ бол 6.5 литр V12-тэй 1000 морины хүчтэй Max машин байгаа. Амар хэвчээ. Тэгээ одоогийн л баг хамгийн амар машин байгаа. Тэгээ одоо сери одоо олон үйлдвэрлэдэг гэх юм да тийм машинуудаас хамгийн амар. За дараа нь ахаад Alonso Lewis Hamilton хоёрын LaFerrari байгаа. Хоёулаа 6.3 hybrid мотортой. Тэгээд энэ за тэгээд ахаал нөгөө 7 саяас дэш үнэтэй тийм машин байна.
Энэ дараагийн нэг маш айгүй гоё. Lewis Hamilton-ы IMG Project 1 гэдэг. Бас ийм хайбер талтай нэг иймэрхүү зөв юм шиг байна. Тэгээ энэ ерөнхийдөө 270 хавцаал үйлдвэрлэгдсэн. Хамгийн анхныхын Rosberg авсан. Тэгээ хоёр дахь нь болохоор Hamilton-ы аваад тэгээ гурав дахь нь манай өөр авсан юм шиг байна. Тэгээ энэ бараг 2 сая паунд үнэтэй. Тэгээ 350 хүрдэг хурдтай бас тийм галзуу машин. За хад Lando-гийн машин. Дараа нь Porsche Carrera GT гээд 680 мөрний хүчтэй 5.7 V10 хөтөлбөртэй нэг юм Porsche байлаа. Тэгээд энэ угаасаа нэг 2010 онд гэлүүдээ бас Wake алж исэн төрлийн Porsche юм бэл. За тэгээд шинэ Lewis Hamilton-ы бас нэг алаг машин 95 оны McLaren F1 гээд дэлхийд бас 64 ширхэл байдаг. Бас тийм жоохон дээр old school маягийн юм шүү дээ. Айгу алдартай юм шиг байна. За тэгээд нэгт ахад Lando Norris юм шиг орсон байгаа топ. Энэ юу вэ гэхлээр Lamborghini Miura гэнэ үү? 66 оны одоо тухайн үед л анхны одоо суперкар гэж нэрлэгдсэн машин юм байлаа. Тэгээд энэ одоо нэг дэлхийд 800 байд юм уу та. Тэгээ V12 мотортой 3.4 литр. Нэг юм машин байт юм байлаа. Окей. Тэгээд яг нөгөө классик гэдгээр тийм классик дээр үеийн бак машин гэдгээр л. Ер нь гэхдээ бас энэ Европт иймэрхүү классик машин ундаг хүмүүс айгүй их байдаг те. Яг имийг цуглуулж унж мундаг. Тийм. Хаяа ингэ зуны нэг гоны нар гар өдөр те. Зуны дэлгэр цагт гаргаад ирж унаад уцаага талт ийчдэг те. Ерөөсөө тэгээд нэг тийм машинууд одоо жишээл одоо Унгурт яг юу байдаг ш тийм. OT гэсэн дугаар өгдөг. Тэр нь болохоор юу юм бэ? Үйлдвэрээс гараад юугийн ч засаагүй, солиогүй бүх юм нэг үйлдвэрийнхаа эхнийхаар байдаг. Тийм машин л тийм дугаар өгдөг. Тийм дугаар авцсан машин бол одоо бидний машин ч бол ингээд өдрөөсөлд ингээд үнэн ундаг шүү дээ. Тэр л өдрөөсөл үнэн дэше явж лээдэг. Банк дэше явдаг. Тэгээ тийм машин ерөөсөө засварт оруулдаг, будаг хийхлээр өсөө тийм хүмүүс нь ч хийдэггүй. Би наадах ч байгаар өрөхгүй. Тийм байхгүй. Өөр нь байлаа. Тэгс чи өдөр би явж исэн чинь нэг бомбе. Яа одоо нэг бомбе. Өвти дугаартаа одоо өнгийн Porsche араас чөмөрөгцөө. Замаас гараад зогссон нүүр нь бүр ингээд хойс ийцэн. Юу харж байгаа. Амьдралаараа тоглосон. Яг хараалын хэлцэн машинд сууж байгаа ч үгүй. Би харж байгаа нөгөө нэг цаана мөргүүлцүүн толоогоо барьцаа, тухаа барьцаа. Уцаар ярьцгч байгаа. Би тэгэл ямар амар төд зураг вэ. Өмнөөс нь гол болчихсон. Монголд нэг юу байдаг ч нэг бүрээс юм өргөцсөн гэдэг шиг тийм. Яг ориг өвдөрнө шүү. Ширэрийг араас орчихсон шүү. Тэр Lamborghini-аас. Чин шиг бүр тэр Lambo-гоос үнэтэй юм байгаа байхгүй хамгийн өвдөд дууртай байна. Яа. Яг гол нь яг засыг ээч засах юм болдохгүй сэлбэгч болохгүй. Одоо баг юу руу явуулж ижил очиж л засах бас бах та тий. Тэдэр л өөрөө засч өгвөл хөтөнөөс засч өгөхгүй тэнч гар өрөхгүй тэр нь чи. Юу надад аваа явуул. За үзэгчтэй ингээд өнөөдрийн дугаар нэг иймэрхүү байлаа тий. Уралдаангуу 7-1-ийн дугаар маань ерөнхийдөө танин мэдхгүй одоо Формула 1-ийг таарсан мэдээллээр өнгөрлөө. Багсаа бэлдсэн мэдээг оруулаа тий. Багсаа бэлдсэн юм да. За тэгээд энэ хүртэл манай нэвтрүүлгийг үзсэн үзэгчтэй баярлалаа. Тэгээд та бүхэн лайк, share, subscribe хийгээд биднийг дэмжээрэй. Тэгээд дараагийн дугаар Сингапурын Гран Прийн ревювээр уулзтлаа. Түр баяртай. За баяртай.